За. За бүгдээрээ өнөөдрийнхөө арга хэмжээг аль биесээр эхлүүлье. Сонсогч нь би одоо болж байна уу? Сул байна. Жохон чангалах уу? Энд дээрээ чангалах юм болоо. За. За. Тийм байна. За. Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээ өнөөдрийнхөө семинарыг аль биесээр эхлүүлье гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд энэ өдрийн мэд төргийн юуны төрөнд бидний урилгыг хүлээн авч цаг заваа зарцуулан энэ танхимд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ бүгдээрэнд нь талархал илэрхийлье. Тэгээд Дufresne Göttering сан гэж сан байдаг. Канадад байдаг хувийн гэр бүлийн сан. Тэгээд энэ сан бол Монголд их илэгтэй хайртай сан. 2010 оноос хойш гэдэг чинь нийтдээ 16 жилийн хугацаанд Монгол улсад байгаа эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд чиглэсэн санхүүжилтийг олгодог. Тэгээ одоогийн байдлаар 16 жилийн хугацаанд 1 сая гаруй ам долларын санхүүжилтийг Монгол улсад олгосон ийм хувийн сан байгаа. Хувийн гэдэг нь бол зөвхөн гэр бүлийн сан. Тэгээд нийтдээ одоо өнөөдрийн байдлаар бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 18 дотоодын төрийн бус байгууллага энэ сангаас 10 гаруй жилийн хугацаанд санхүүжилт аваад маш хүнд нөхцөлд байгаа, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, хамгийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа энэ хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээний зардлыг бол олгодог ийм байгууллага. Тэгээд тухайлбал одоо манай төрийн бус байгууллага хэд гүнж төв маань 2012 оноос хойш гэдэг чинь 14 жилийн хугацаанд яг өсвөр насндаа хүүхэд төрүүлсэн ээжүүдэд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэхэд зөвхөн энэ сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн ийм байх жишээ. Тэгэхээр яг манай гүнж төвшөөг бусад 17 байгууллага маань зөвхөн бас энэ сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсад байгаа хүүхдүүдэд зориулсан ийм тусламж үйлчилгээ, ялангуяа мэрэгжлийн үйлчилгээг үзүүлдэг ийм байгууллагууд байгаа. За тэгээд энэ сангаас тэтгэлэг авдаг, санхүүжилт авдаг энэ 18 байгууллагууд хамтраад судалгаа хийсэн байгаа. Тэгээд бид нар өнгөрсөн удаа энэ судалгаагаа танилцуулах, ямар төрлийн судалгаа хийх гэж байгаа гэдгээ танилцуулах уулзалт зохион байгуулж исэн бол өнөөдөр судалгааныхаа тайлан үр дүнг та бүхэнтэй хуваалцахаар одоо энэ танхимд урьсан байгаамаа. Тэгээд судалгааны маань нэр бол энэ чи харагдаж байна. Монгол улс дахь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах тогтолцоонд шинээр үүсэж байгаа асуудлууд бөгөөд төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар бид нар хамтарсан одоо 17 байгууллага маань хамтраад судалгаа хийсэн байгаа. Тэгээд ер нь хүүхдэд үйлчилгээ үзүүлж явах явцад бол биднэрт шинэ сорилтууд, шинэ бэрхшээлүүд, шийдвэрлэх шинэ асуудлууд тулгарч байгаа учраас энийг ер нь судалж үзье. Судлаад цаашдаа бид нар хиттэй үйлчилгээ үзүүлэхдээ, тусламж дэмжлэгээ үзүүлэхдээ юун дээр анхаарах вэ гэдгээ хамтарч олж харъя гэдэг ийм зорилготой судалгаа хийсэн байгаа. Ингээд өнөөдрийн судалгааны энэ семинарын маань нээж үг хэлнэ хэмээн хөөхөн зүрх төрийн бус байгууллагын зохицуулагч оюун дарыгаа урьж ин. Оюун дар бол Монгол улсын ерөнхий сайдаар ахлуулсан Монгол улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бас гишүүнээр ажилладаг ийм хүн байгаа. Ингээ оюун дарыгаа нээж үг хэлнэ хэмээн урья. Эрхэм хүндэд хүүхд хамгааллын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хамтран зүтгэгчид, судлаачид, мөн олон улсын болон төрийн бус байгууллагын эрхмүүдэд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн энэ Dufresne Göttering сангийн ерөнхийлөгч Helena Dufresne-тэнд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд Монгол улс дахь эрс нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах тогтолцоонд шинээр үүсэж байгаа асуудлууд төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны чиг хандлах судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэгтийг одоо зохион байгуулах гэж байна. Тэгээ өнөөдөр хэдийгээр бид нар нийгмийн эдийн засаг, технологийн дэвшил, уур амьсгалын хурцтай өөрчлөлтүүд шинээр гарч байгаа сорилтуудаас шалтгаалan Монгол улсын олон хүүхэд гэр бүлүүдэд эрсдэлтэй нөхцөлд одоо орсоор байгааг мэдж байгаа билээ. Тэгвэл тэдэнд тулгамдж байгаа асуудлыг зөвхөн өнгийн хэсгээс нь харах бус үндэс суурь шалтгааныг нь бид нэр судалж тогтолцооны хувьд шинжлэх цаг хэдийнэ иржээ.
Өнөөдөр бидний танилцуулах гэж байгаа энэхүү судалгаа бол зүгээр нэг тоо баримт судалгаа цуглуулга биш юм аа. Энэ бол 2010 оноос хойш Монгол улс дахь эрс нөхцөл байгаа хүүхэд гэр бүлүүдэд нийгэм сэтгэл зүйн болон асрамж халамж хөгжлийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн олон иргэний нийгмийн байгууллагуудын практик туршлага бодит дуу хоолой билээ. Энэхүү судалгаа нь чухал судалгаа нь зохион байгуулах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Канадад төвтэй Дефренс Которийн сангийн хамт олон болон хүүхдийн төлөө зүтгэж байгаа өөрсдийн санаачлаг оролцоогоороо энэхүү үйл ажиллагааг бас хамтарч хийсэн түнш төрөмс байгууллагуудтай гүн талархал дахин илэрхийлье. За эдгээр төрийн бас байгууллагууд маань хамтдаа гүйцэтгэж байгаа анхны ажил биш. Энэ бол 3 дахь томоохон ажил гэдгийг би дуулгахад таатай байна. За жишээ нь 2020 онд бид хүүхдийн эрх хамгаалал практик үйл ажиллагаа сэдвт төрөмс байгууллагуудын санаачлаг сайн туршлагуудыг багтаасан ном гарын авлага гаргасан билээ. Тэгвэл хоёрт нь 2023 онд хүүхдийн кейс дээр тулгуурлан ажилласан туршлага болон сургамжит түүхүүдээсээ бид мөн бүтээл гаргаж тойрсон билээ. За тэгвэл энэ судалгааны гол зорилго нь манай улсад хүүхд хамгааллын өнөөгийн тогтолцооны дүр төрхийг тодорхойлж шинээр үүсэж байгаа бэрхшээлүүдийг илрүүлэхэд оршиж байгаа юм. Гэхдээ хамгийн чухал нь бид цаашид яах вэ гэдэг асуулт мэдээж төрж гарч ичээд тийм учраас төрийн бас байгууллагууд хэрхэн үр дүнтэй тогтвортой хамтын ажиллагааны загварыг бий болгох вэ гэдэг дээр илүү харж анхаарах зүйтэй юм аа. Олон улсын сайн туршлага болон өөрийн орны хөрсөн дээр буусан бодит нөхцөл байдал үндэслэн боловсруулсан ажил нь хүүхэд хамгааллын бодлого шийдвэр гаргалтанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Иймээс өнөөдөр уулзалтанд ирж та бүхнийг үнэтэй саналаа, мөн туршлагаа харамгүй хуваалцаж энэхүү хэлэлцүүлэгт нээлттэй оролцсон гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За нээлттэй үг хэлсэн оюундар зохицуулагчтай маш их баярлалаа. Ташрамд уртахад өнөөдрийн маань энэ хилцүүлэг Child цэгийн маань Facebook-ийн хуудасаар шууд дамжуулагдаж байгаа гэдгийг хэлье. Тийм учраас та бүхэн хэрвээ Facebook хэрэглэдэг бол бас өнөөдрийн энэ лайвыг шеэр хийгээд бусад ирж чадаагүй, оролцож чадаагүй хүмүүсүүдэд түгээхэд бас биднэрт тусламж үзүүлээсэй гэж хүсэж байна. За ингээд судалгааны танилцуулгыг хийхийг урьж толгойд хорооллын нутгийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал амгалан таныг урьж байна. Тэгээд судалгааны танилцуулгыг та бүхэнд хүргэх болно. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд дөнгөж 3 сард та бүхний бас зарим төлөөлөлтөд уулзаад ерөнхийдөө энэ урьдчилсан судалгаа бид нар ийм судалгаа хийх гэж байна гэдэг талаарх мэдээллээ өгч тэгээд та бүхнээсээ санал авч ирсэн. За өнөөдөр бид нар даруй 3 сарын дараа гэхэд ингээд судалгааныхаа урьдчилсан үр дүн гаргачаад ингээд та бүхэнд танилцуулах гэж байгаа их баяртай байна. Гэхдээ мэдээж ийм өргөн хүрээний чухал асуудлын хүрээний судалгааг бол 3 сарын хугацаанд амжуулж хийнэ гэдэг бол нүүр их ажил. Хамгийн гол нь бол яг энэ чиглэлээр ажилладаг энэ байгууллагууд мэрэгжилтэнгүүд өөрсдөө энэ судалгааг хийсэн учраас энэ нөхцөл байдлаа судлахаас илүүтэй яг одоогийн байгаа байдал маань ямар байна? Бидний хийж байгаа юмтай аль зэрэг зохицож хийгдэж байна гэдэг ийм мэдлэгтэй, дуршлагтай хүмүүс оролцсон энэ судалгааг ийм богино хугацаанд үр дүнтэй бас тэгээд хүлээгдэж байгаа үр дүнгээ илүү сайн гаргах хүч ийм хэмжээнд хийсэн гэж бид нар бодож байгаа. Тэгээ яг өмнө бас 3 сард бид нарын танилцуулах үйл явцад оролцоог бас хүмүүс бас нэлээд хэлсэн байна. Тийм учраас би энэ судалгааныхаа тухай бас товчхон мэдээлэл өгөөд яг бид нар юу хүлээж ирсэн. Тэгээд тэр хүлээгдэж байгаа үр дүн маань авсан судалгаа хоёрын маань хооронд ямар нөхцөл байдал үүсвэ гэдэг талаараа илүү мэдээлье гэж бодож байна. Тэгээд энэ судалгаа маань ер нь бол эхлээд бид хүүхэд хамгааллын тогтолцооны өнөөгийн байдал тэрний төрийн бас байгууллагуудын оруулсан хувь нэмэр дээр илүү голчлон анхаарья гэж 3 сарын өмнө судалгааныхаа эрхэм зорилгыг боловсруулахтаа гаргаж ирж байсан. Тэгээ 3 сарын хэлэлцүүлэг дээр ер нь ярьж байгаад
Ер нь эрсдэлт бүлгийн хүүхдүүд дээр илүү. За цаашлаад яг эрсдэл бүлгийн үйлчлэгээ үзүүлж байгаа хүүхдүүд дээр тулгамдж байгаа. За тэрэн дээр одоо бий болж байгаа сорилтууд дээр илүү анхаарал хандуулвал одоо зүгээр юм байна. Тэгэхгүй бол хэтэрхий их өргөн хүрээг хамруулаад за тодорхой бас нөгөө чиглэл нь өмнө хийгдэж исэн судалгаануудтай давцах магадaltaй юм байна гэж үзээд бид яг энэ судалгаагаа эрсдэл бүлгийн хүүхэд за тэдний гэр бүлийн гишүүдийн одоо эрхийг хамгаалах яг тодорхойлон тэр хүмүүст үйлчилгээ үзүүлэх энэ одоо сүүлийн 20 гаруй жилийн туршид бий болсон одоо туршлага дээрээ төрийн бус байгууллагууд маань одоо илүү одоо нөгөө мэдээлэл өгөөд за тэгээд бид одоо яг өнөөгийн нөхцөл байдалд энэ үйлчилгээгийн хүртэж байгаа байдал нь ямар байна вэ гэдгийг илүү хараад за цаашлаад ямар асуудал дээр илүү анхаарах вэ гэдэг энэ одоо нэг судалгааныхаа агуулгыг бол ингэж тодорхойлож гаргаж ирсэн байгаа. За манай энэ судалгааны ажлыг хэдийгээр одоо энэ мэрэгсэн за энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд маань дэмжин оролцоос гадна за засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар маань бас тодорхой хэмжээндээр дэмжиж биднэрт одоо орон нутагт ажиллахад за тэгээд бусад одоо мэрэгжилтэнгүүдтэй уулзахад бол бас одоо чиглэл өгч тэгээд одоо дэмжин ажилласан байгааг бас хэлэхэд таатай байна. Ер нь бол одоо хүүхдийн чиглэлээр хийгдэж байгаа судалгаанууд бол нэг газар бүгдээрээ төвлөрөн бас одоо энэ мэдээллүүдийг авч байгаа. За энэ бол бас их сайн талтай мэдээж хүүхдээр судалгаа хийх гэж байгаа юм чинь тодорхой хэмжээндээр одоо зөвшөөрөл авах за яг ямар төрлийн судалгаа хийх гэж байна. Цаашлаад бид нар энэ судалгааны явцад хүүхэд оруулах уугүй юу гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд энэ одоо манай энэ судалгаан дээр бол бид нар бол яг эрсдэл бүлгийн хүүхдүүд байдаг учраас бид нар хүүхдүүдээс бол судалгаа аваагүй. Яагаад вэ гэхээр дөнгөж судалгаа аваад эргүүлээд тэр хүүхдүүдэд дараагийн нөгөө үйлчилгээг нөгөө үзүүлэхгүй шүү дээ тийм учраас бид нар хүүхдүүдэд бас одоо хүндрэлтэй нөхцөлд оруулаж үлдээхгүй тул ерөнхийдөө мэрэгжилтэнгүүдийн төвшөнд тэгээд цаашдаа яг тогтолцоон дээр илүү ямар одоо шин ийм одоо үйл ажиллагаанууд дээр бид илүү анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр гол нь чиглэхээр энэ одоо судалгаагаа одоо хийсэн байж байгаа. За судалгааны хэрэгцээ тодруулах шаардлагатай хэд хэдэн одоо зүйл байна гэж бид нар анханасаа харсан. Ер нь бол мэдээж цаг хугацаа явж байна. За бидний одоо 90 оны ихэнх үе 2000 оны дунд үеэр эд одоо хүчээ авч олон одоо шинэ одоо асуудлуудыг шийдэхээр зорж арга зүй гаргаж ирсэн тэр аргачлал маань өнөөдөр яг өнөөгийн хүүхдийн хэрэгцээ өнөөгийн одоо нөхцөл байдалд бас одоо тэр бүр таарахгүй болсон байна. Тэгэхээр бид нар нөгөө анх хүүхэд гэдгийг юу гэж харж ирсэн хүүхэд гэдгээ юу гэж тодорхойлж байгаа өнөөдөр одоо яг ажиллаж байгаа хүүхдтэй ажиллаж байгаа энэ хүмүүс маань одоо 30 жилийн өмнөх өөрийнхөө үетэй ч юм уу харьцуулаад бие жишээл хүүхэд ахтай юм байсан. Одоо яг ийм юмыг энэ хүүхдүүд хүлээж авах ёстой гэдэг энэ хандлагын өөрчлөлтийг бид нар хийхгүйгээр тэгээ одоо цаашийн одоо хүүхэд одоо хамгааллын асуудлыг хийх одоо бололцоо байхгүй юм байна гэж ингэж одоо үзсэн. За тийм учраас ийм нийгмийн шин сорилтууд бий болж байна. Энэ бол хүүхэд маань томчууд бид нартай ижилхэн за тэрний эцэг ихтэй ижилхэн яг л одоо энэ нийгмийн том сорилтуудыг хамт даван туулж хамт хөгжиж байгаа. Биднэрт зовлон тохиолдсон бол тэднэр ч яг ижилхэн энэ нийгмийн шилжилтийн үеийн энэ хүнд эрхийг одоо хамтдаа л одоо даван туулж байна тий. Тэгэхээр энэ нөгөө нөлөөллүүд нийгэмд бий болж байгаа олон нөлөөллүүд байна. Жишээлбэл захин барчны нөлөө за хүүхдийн эсрэг хүчирхийлэл за энэ бүр одоо илүү нарийсаж за бас одоо ингээд бид бас ажиллахад ч гэсэн өөрсдөө мэдэхгүй тийм олон асуудалтай тулгарч байна. За цаашлаад энэ хэрэг хүүхдийн асуудал дээр бид нэр одоо анхаарал хандуулахгүй байгаад байвал энэ одоо хүн амын өсөлтийн асуудал, төрөлт бууралтын асуудал хүртэл энэний цаана яригдж байна. За тэгээд дээр нь нэмээд мэдээж 90 оны дараа 2000 оны үед одоо гадаадд дотооддоо шилжих хөдөлгөөний үр нөлөө бол өнөөдөр одоо бидний амьдралд гарч ирж байгаа. Маш олон хүмүүс одоо гадаадд цагаачлан амьдрах тийм одоо сонголтуудыг хийсэн. За тэдний хүүхдүүд эргэж ирэх юм уу, тэндээ амьдрах юм уу? Энэ Монгол хүүхдүүдийн бас асуудал одоо яригдж байна. За дэлхийн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй
Хүүхэд тэгээд тэдний гэр бүлд үзүүлж байгаа үр дагаврыг бид одоо болтол тооцож чадахгүй байна. Цаашид ямар үр дагавар гарах вэ гэдгийг ч бид нөгөө харж чадахгүй. Энэ бол том сорилт болж байгаа гэсэн бидний өмнө. Тэгэхээр энэ олон хүчин зүйлүүдийг дахин үнэлэх шаардлага хэрэгцээ байна гэж үзсэн юм. Ер нь одоо зөвхөн одоо хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа бидний өмнө тодорхойлсон тэр одоо үйлчилгээнүүд өнөөдрийн энэ одоо нийгмийн шин сорилтуудын өмнө дахин өөрөөр томьёологдох зайлшгүй шаардлагатай болж байгаа. Энэнд төрж байна, төрийн бус байгуулагч байна. Энэ чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг одоо мэрэгчлэн судлаачид, эрдэмтэд ч гэсэн нэг анхаарал хандуулах асуудал болох байхаа гэж бодож байгаа. За дараагийн нэг асуудал нь болохоор хүүхдэд үзүүлж буй одоогийн үйлчлэгийн арга зүйг бид одоо шинэ одоо энэ арай жоохон ахиц дэвшилттэй төвшөнд гаргах хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр одоо хондоо болвол ингээ хараад ахаар ерөнхийдөө өмнө нь 90-ад оны дунд үеэс 90-ад оны ихэнх үед төрийн бус байгууллагуудын тэр нөгөө нийгмийн одоо өөрчлөлтийн үед бий болгож хүүхдэд ажиллаж исэн туршлага дээр суурилсан арга зүйг өнөөдөр төрийн байгууллагууд ч гэсэн хэрэглээ явж байгаа. Тэгэхээр энийг бол бид мэдээж хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ дутагдaltaй талууд бас зөндөө байж. Одоо хамгийн гол юм нь үйлчилгээний чанар. За тэгээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Тэгээ энэ үйл ажиллагаа маань биднэрт бас маш их эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Яагаад вэ гэхээр ихэнх бодоо байгууллагууд, төрийн байгууллагууд ч гэсэн төрийн бус байгууллагууд чинь биедан одоо өөрсдөө одоо ингээд өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлаар шийдэх гээд байхаас биш. Ерөнхийдөө тухайн орон нутаг Монгол улсын хэмжээндээр ийм цогц байдлаар харж асуудлаа шийдэх энэ одоо хамтын ажиллагаа өнөө хүртэл хөгжихгүй байгаагаас бид 10 жилийн өмнө ярьж исэн хүүхдийнхээ асуудлыг өнөөдөр бас яриад сууж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол шинэ нөхцөл бидний арга зүй, аргачлал, үйлчилгээний чанар маань нийцэхгүй байгаад харагдаж байгаа гэж ойлгож байна. За 3 дахь асуудал маань болохоор хүүхдэд ээлтэй орчин энэ нөхцөл, энэ ойлголтын хандлагын тодорхойлтыг бид бас эргэж харах хэрэгцээ байж байгаа гэсэн. Хүүхдэд ээлтэй гэж юугаа хэлэх вэ? Ямар үйлчлэгийг хэлэх юм, ямар орчныг хэлэх юм? За энэ гарч байгаа нөгөө бодлого, за хийгдэж байгаа үйл ажиллагаа, тэрийг даван туулж байгаа айгу практик олон юмнууд байгаа. Гэхдээ бид өнөөдөр дийлэнх нь одоо хүүхэд байдаг Монгол улсын хувьд бол энэ хүүхдэд ээлтэй орчин гэдгээ дахин хамтдаа тодорхойлож, за яг энэ чиглэлийн одоо ийм арга зүйг бид нар энэ хүүхдэд ажилладаг байгууллагууд нэгдмэл ойлголттой болох ийм зайлшгүй шаардлагатай гэж байна. Одоо яагаад вэ гэхээр ихэнх байгууллагууд өөрийнхөө хийж байгаа за тодорхой хэмжээний олон улсын төвшөнд ч юм уу туршигдсан ийм одоо нэг арга зүйгүүдийг өөрсдөө бий болгоод өөрсдөө тэндээ энэ хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж бид нар энэ үйлчлэгийг хүргэж байна гэдэг ийм одоо нэг байдлууд гарч байгаа. Хэдийгээр хууль эрх зүйн орчин одоо сайжирч за тодорхой дүрм журмууд гарч байгаа ч гэсэн энэ нь өөрөө яг өнөөгийн хөгжлийн болон хүүхдийн нөхцөл байдлын одоо энэ эрсдэлд одоо орсон тэр одоо нөхцөлийг гүйцэхгүй байгаа гэсэн үг. Дандаа араас нь хийгдэж байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо нөгөө тогтолцоо олон нийтийн оролцоо туршлагад суурилсан энэ уян хатан үйлчилгээний тогтолцоо бас тодорхой хэмжээндээр өнөөдөр одоо бид дахин ярилцахгүй болвол цаашдаа энэ тогтолцоо улам сулрах ийм эрсдэл бий болж байна гэж үзсэн. За дараагийн нэг асуудал бол төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа суларч байгаа. За ер нь бол та нар бүгдээрээ мэдэж байгаа. Иргэний нийгмийн байгууллага гэдэг бол энэ хүүхдийн чиглэлээр ажиллаж исэн байгууллагууд гэдэг бол дандаа шинэ энэ сорилтуудын өмнө явж идэг түүчилэгчд гэж болно тийм. Ямар нэгэн нийгэмд тулгамдсан асуудлыг хамгийн түрүүнд тэрэнд орж хурж ажилдаг одоо нэг төрлийн одоо тарих нь болж штэ одоо энэ бодлогын. За энэ одоо гаргаж байгаа энэ төрлийн бус байгууллагууд байхгүйгээр цаашаа бол бид нар хүүхдийн асуудлыг шин шатанд гаргана гэдэг бол маш одоо хүндрэлтэй. Гэтэл одоо сүүлийн жилүүдэд төр дангаараад одоо хүүхдийн асуудлаа ч юм уу эсвэл ямарваа нэгэн асуудлаа хийж чадна гэдэг ийм оролдлогууд бий болж байгаа. За эндээс үүдэлтэйгээр төрийн бус байгууллагуудын
одоо яг шинээр бий болгож гаргаж ирдэг тэр санаачлагууд унтраад тэгээд цаашлаад төрийн бус байгууллагуудын энэ үйл ажиллагаа тодорхой хэмжээндээр төрийн бус байгууллага хоёр яг ижилхэн түншлэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж удаан хугацаагаар явсантай холбоотойгоор ер нь төрийн бус байгууллагуудад ажиллах залуучуудын хүсэл эрмэлзэл бол буурч байгаа. Ер нь явандаа болов одоо бидний судалгааны үр дүнгээс ч гэсэн бас одоо танилцуулахад харагдах бах. Ер нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хамгийн хүнд одоо тэр одоо филд юм уу одоо яг орон нутаг дээр ажиллах ийм одоо хүмүүсийн тоо цөөрч байгаа. За тэгээ мэдээч одоо төрийн бус байгууллагууд 20-30 жил одоо өөрсдийнхөө энэ одоо ихтгэл зүтгэлээр цаашаага явхад эргүүлээд энэ өөрөө энэ үйлчлэгээ үзүүлж байгаа тогтолцоо маань хүндээ хүрэх тэр үйлчлэгээнийхээ чанар болон за бие биедээ тавих хяналтын тогтолцоо маань алдагдана гэсэн. Тэгэхээр төр ганцаархнаа өөрөө бүх одоо үйл ажиллагаагаа явуулаад тэрийгэ үнэлээд тэрийгэ сургана гэдэг бол мэдээж энэ одоо хөгжлийн үйл явцаас ухарсан нэг шинж гэж харж байгаа. Тэгэхээр одоо энэ төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллах за тэдний өнөг хүртэл бий болгосон энэ практик туршлагыг хамтдаа одоо энэ хүүхдийн одоо үйлчлэгээний тогтолцоонд нэвтрүүлэхгүй бол энэ одоо уян хатан үйлчлэгээний тогтолцоо сулрах эрсдэлтэй болоод байна гэж ингэж одоо харсан. Тэгэхээр бид нийн нүгүү одоо нүрээ хараад яг одоо энийг хүлээн зөвшөөрч хамтдаа ярилцах хэрэгтэй. Тэгэхээр одоо мэдээж бидний судалгааны үр дүнгууд дээр бас энэ бас нэлээд одоо гарч ирэх байхаа гэж бодож байгаа. За хамгийн одоо сүүлчийн одоо энэ тодруулах шаардлагатай зүйлд маань энэ бодлого боловсруулах за тэгээд энэ үйлчлэгээ үзүүлэх энэ одоо төрийн бус байгууллага одоо олон улсын байгууллага эрдэмтэн судлаачдын энэ хамтын ажиллагааг сэргээх маш сайн суур мэдээллийг бид нар одоо бүрдүүлж хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энийг сэргээхгүйгээр бие биендээ туниад юм уу хоёр тишээ хараад хин нэг нь хийж чадахгүй мөн шүүмжлэлтэйгээр бид хүүхдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй. Зарим асуудлууд дээр тэгдэг байж болно. Тэ одоо жишээ бүтээн байгуулалтын асуудал дээр ч юм уу. Гэхдээ бид нар хүүхдийн өмнө тэгэх эрх байхгүй. Бүх байгууллагууд бид хуулиараа хүүхдийн өмнө тодорхой хэмжээндээр үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэхийн тулд биднэрт одоо дараагийн шатнд хамтын ажиллагаагаа яг тодорхой болгох за төрийн бус байгууллагын одоо гэрээлэн гүйцэтгэх ажлуудын чиглэлийг илүү гаргах за тэгээ хэн нь юу хийж чаддгаа бас одоо яг хэлэлцэх ийм одоо цаг мөчид ирж байгаа гэж ингэж харсан учраас манай одоо энэ байгууллагууд өөрсдийнхөө одоо ажиллаж байгаа дуршлага энэ мэдээлэл дээр тулгуурлаад энэ одоо судалгааныхаа хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон байж байгаа. За судалгаа маань ингээд нэлийн бас Монгол улсынхаа нутаг дэвсгэрийг нэлэнгүүд нь бас тэ хамруулж бүс нутгийнхаа онцлогийг бас харуулъя гэсэн одоо ийм хүсэл эрмэлзэлтэй байсан. За ингээд 8 талбарт болоод судалгаа хийгдсэн. Улаанбаатар хотын 4 дүүрэг за орон нутгийн одоо аймагуудаас 4 аймгийг сонгож аваад хийсэн. Гэхдээ би энэ сонголтуудыг болов тодорхой хэмжээндээр хэдий бүс нутгаа төлөөлж байгаа ч гэсэн хүүхдийн асуудал хамгийн одоо хүндрэлтэй байгаа. Яг эдийн засгийн суур асуудлууд нь өөрсдөө бас одоо шийдвэрлэхэд тэ хүлээлт үүсгэж байгаа. За явандаа бусад одоо орон нутгууд ч гэсэн одоо эднэр дээр тулгарч байгаа ийм асуудлууд гарах эрсдэлтэй гэж үзэж одоо энэ одоо хамрах аймагуд дүүргүүдээ одоо сонгож авч хийсэн байж байгаа. За мэдээж одоо судалгаа хийдэг хүмүүс мэдчихэж байгаа. Ихэнхдээ иймэрхүү төрлийн судалгааг доор хаяж жил хагасын хугацаанд маш сайн баг байж ажиллаж хийдэг. Дараг 2 жилийн хугацаанд. Гэхдээ бид бол гол нь одоо энэ судалгааны үр дүн тоо мэдээлэл за яг уу ийм судалгаа хийчлээ та нар уншаад мэдүүл мэд гэдэг талаас хандаагүй. Яагаад гэвэл энэ судалгааны үр дүн дээр энэ одоо үйлчлэгээ үзүүлдэг төрийн бус байгууллага ч гэсэн өөрсдийнхөө чиг хандлагыг бид нар бас нэг тогтоож авах хүсэл эрмэлзэлтэй байсан. За цаашлаад бас яг өөрсдөө бас яг одоо ямар саналыг бид нар төрдөө хүргүүлж болвоор юм бэ наа. Та нарт бол дутагдaltaй юм байна.
биднэрт бол давуу чанар юм байна. Бид нар ч гэсэн энийг хийж чадах нь гэдэг энэ асуудлаа бас гаргаж ирээд өөрсдийнхөө ажлын чиг хандлагыг тодорхойлъё гэж бодсон учраас маш эрчимтэйгээр одоо энэ судалгааны ажлыг өөрсдөө хүч гарган цаг заваа гарган хийлээ. За ингээд 6 сар 1 сараас гэхэд яг үндсэн ажил маань эхэлсэн. Тэгээд энэ 6 сардаа ингээд ерөнхийдөө дуусч байна. Заавчлаарай. За ерөнхийдөө 4 үе шаттай хийгдсэн. За 4 үе шатны дотроо бид нар нэлээд их санал авах бас мэрэгжилтэнгүүдтэй уулзах, за талбар дээр ажиллах, за өөрсдийнхөө гаргаж ирж байгаа агуулга дээр ажиллах гэх мэтчлэнгээр бас нэлээд ингэж хамтарч ажилласан байж байгаа. За ингээд бол бид нар ингээд судалгааныхаа урдчилсан үр дүнгээ танилцуулаад та бүхнээс бас тодорхой хэмжээний санал аваад тэгээд бид зөвлөмж гаргаад энэ судалгааныхаа үр дүнг хэвлэж олон нийтэд тараагаад цаашдаа болвол яг энэ тухайлан эмзэг бүлгийн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд яаж хамтын ажиллагаагаа сайжруулах вэ гэдэг төлөвлөгөө гаргаж ажиллах ийм зорилго хавуулж байгаа. За та бүхэн бидний энэ хийсэн судалгааны үр дүн, за санал бодлыг судалгааны үр дүн хэвлэгдээд гараад ирэхээр харах боломжтой. За судалгааны багийн бүрэлдэхүүнийг би бүр онцлон хэлж байгаа. Яагаад вэ гэхээр ийм богино хугацаанд хийхин тулд маш энэ чиглэлээр мэрэгсэн хүмүүс дахин энэ асуудлыг уншиж, таньж мэдснийхээ дараа судалгаанд гарах биш. Аль хэдийн энэ асуудлаар ажиллаж ирсэн хууль эрх зүйн орчноо мэддэг өөрсдөө яг энэ дээр яг эхний игнэнд байсан энэ хүмүүс багтаж хийсэн байгаа. Нийтдээ 24 хүн болвол яг энэ судалгааны ажилд оролцсон байгаа. За яг манай үндсэн судлаач нарыг та нар харж байна. За үндэсний хэмжээнд дээр за хүүхд хамгааллын энэ үйлчилгээнд дээр голлон ажилдаг манай төрийн бус байгууллагуудын төлөөллүүд байгаа. Маш олон үндэсний хэмжээний судалгаа, үйл ажиллагаа, аян, за бодлого боловсруулахад оролцож ирсэн. За цаашлаад яг энэ хүүхэд хамгааллын үйлчилгээ, яг эрсдэл бүлгийн хүүхэдтэй ажиллах арга зүй дээр өөрсдийн гэсэн туршлагатай, бүр арга зүйтэй өөрсдөө яг тэр хүүхдүүдэд хүртэл хурж ажиллаж байгаа ийм байгууллагуудын төлөөллүүд байгаа гэж хэлж байна. Тэгэхээр ингээд судлаач болгон үн цэнтэй. Энэ ийм судалгааг би ер нь олон судалгааны ажилд орж исэн анх удаага бас ингэж ийм үн цэнтэй хүмүүстэй хамтарч ажиллах ийм сайхан боломж гарлаа гэж хэлэхэд таатай байна. За тэгээд хүүхдтэй ажилдаг, за яг энэ үйлчилгээ үзүүлдэг. За яг энэ тулж ажиллаж байгаа, шууд тусалцаа үзүүлж байгаа энэ байгууллагуудын хүмүүс маань тэр болгон ингээд хүүхдийн чиглэлийн үйл ажиллагаан дээр оролцоод за янз бүрийн хурал цуглаан дээр ирээд үг хэлээд ингээд яваад ах тийм боломж байдаггүй. Яагаад гэвэл тэд нар хүүхдээ орхиж явж чадахгүй. Тэнд чинь өглөөнөөс ороо хүртэл нөгөө хүүхдүүдтэйгээ ажилладаг учраас нийгмийн ажилтан, судлаач, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч яг хүүхдийн үйл ажиллагаагаа хариуцсан ажиллаж байгаа хүмүүс маань ерөнхийдөө яг ингээд өглөөнөөс ороо хүртэл байгууллага дээрээ байж байна. За мэдээж энэ манай байгууллагуудын менежерүүд ч гэсэн ингээд тэр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гээд за бусад газруудаар яваад туршлага судлах ч юм уу за бусад хүмүүстэй ирээд өөрсдийнхөө хийж байгаа ажлуудыг харьцуулах ийм боломж бол ер нь бол хомс. Тэгэхээр ерөнхийдөө төрийн бус байгууллагууд дотроо энэ үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууд бол үнэхээр онцлог байгууллагууд байдаг гэдгийг манай энэ хамтран ажиллаж байгаа хүмүүс маань ингээд мэдээж та бүхэн мэдж байгаа. Тэгээд бид хэдийн судалгааны ажлыг хийснээрээ бас тодорхой хэмжээндээр энэ судлаачид маань өөрсдийнхөө чиглэлийн
лэр л ажиллаад өөрсдийнхөө байгууллагуудын хэмжээндээр тодорхой асуудлуудыг шийдвэрлэх гэж ажиллаж исэн бол за үндэсний хэмжээндээр бас явж үзээд тухайн орон нутагт яг өөртөө ижил төстэй үйл ажиллагаа явуулж байхад одоо ямар одоо хүндрэл бэрхшээл байдсан бэ? Энэ бүх юмыг олж харж илүү одоо энэ одоо хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоонд хувь нэмэр оруулах үс ийм асуудлуудыг одоо нээж за энэ сорилтуудаа олж харах ийм одоо боловцоо олгосон ийм одоо сайхан одоо үйл ажиллагаа бас болсныг нэмж хэлэхэд одоо таатай байна. За судалгааны үйл ажиллагааг та бүхэн маань мэдээж ингээд богино хугацаанд ч гэсэн энэ одоо хүмүүс хийгээд ямар үр дүнд хүрснийг миний дараагийн одоо хүмүүс маань танилцуулна. Тэгээд Монголын хүүхдийн тэр дундаа одоо энэ эмзэг бүлгийн бидний одоо анхаарал зайлшгүй хандуулах шаардлагатай хэдийгээр одоо бүх хүүхдүүдийн дотор маань бас тодорхой цөөн бага хувийг эзэлж байгаа ч гэсэн тэдний одоо гэр бүл бүхэн сайн сайхан байж тэр хүүхэд бүхэн ямар нэгэн эрсдэлд орохоос хамгаалагдаж ингээд одоо шинэ үйл ажиллагаа дэвшлийг авчрах үүрэгтэй энэ хүмүүс маань тодорхой хэмжээндээр хамтын ажиллагаа нь улам бэхжинэ гэдэгт одоо итгэж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. За амгалан ихчтэй баярлалаа. Ихчтэй гэлжи. Төрийн бас байгууллагууд чинь нөгөө бид нар их ойрхон ажиллацгаадаг учраас нэгээ ихчээ ахаа дүү гэд дуудчихдаг. Тэгээ энэ нь илүү бид нарыг дотн гэр бүлийн хүмүүс шиг илгэсэг дотноос байлгадаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд судалгааны танилцуулга хийсэнд танд маш их баярлалаа. Тэгээ амгаланч маань бол энэ судалгааг хийхийг анх санаачилсан хүн байгаа. Санаачлаа, төслийн бичээд, санхүүжилтийн олоод бид нарыг нэгтгээд энэ ажлыг одоо гардаж, удирдах зохион байгуулсан. Тэгээд ер нь судалгааг яагаад хийх болсон бэ гэдэг бас нэг товчхон зүйлийг шалтгааны гэх юм уу хэлье гэж бодсон. Бид нар өнгөрсөн жилжингээ хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн гэдэг ийм сүртэй нүсэр арга хэмжээнүүдийг фэйсбүүкээр зурагтаар ингээ зөндөө харсан. Тэгээ ингээ хүүхдийн байгууллага үүсч хөгжөөд 100 жил болоход сүүлийн 30 жилд нь иргэний нийгмийн байгууллагууд тэр тусмаа дотоодын иргэний нийгмийн байгууллагуудын оруулсан хувь нэмэр бол бид нар хувьдаа бодохдоо хэмжээшгүй их гэж боддог. Ялангуяа төрийн үйлчилгээ хурц очиж чадахгүй байгаа, орхигдсон байгаа, тойргийн гадна үлдсэн байгаа. Тэгээ давхар хамааралтай гэж бид нар бас ярьдаг. Энэ хүүхдүүдэд хурцаач очих үйлчилгээ үзүүлэх, тусламж хүргэх, тэднэрт тулгараад байгаа асуудлуудыг олж илрүүлэх бүхий л ажлыг иргэний нийгмийн байгууллагууд одоо цалинтай, цалингуу тэгээ дандаа их хвчлэн сайн дураараа өөрсдийн сайхан сэтгэлийн үүднээс мөнгөтэй мөнгөгүй ингээд цаг наргүй хийж ирсэн. Тэгээ харамсалтай нь хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож явахад 30 жилд нь одоо бас гар бие оролцсон иргэний нийгмийн байгууллагуудыг орхигдуулсан. Тэгээ орхигдуулсанд бол бид нар хувьдаа жоохон одоо гомдолтой гэх юм уу байдаг. Ялангуяа энэ хүүхд хамгааллын салбар одоо салбарын хөгжил өнөөдрийн төвшөнд бас тодорхой хэмжээний хөгжилд хүрсэнд бол иргэний нийгмийн байгууллагуудын оруулсан хувь нэмэр бол хэмжээшгүй гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас төр төрийн бас байгууллагуудын хамтын ажиллагаа цаашдаа ер нь яаж явах ёстой юм бэ гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө бид нар гаргаж ирж тодорхойлж ярьж таниулах нь зүйтэй юм байна гэдэг ийм шийдэлд хүрээд тэгээ бид нар хувьдаа жижигхэн 100 жилийн ойгоо бас тэмдэглээд тэгээд тэр тэмдэглэж явах хүрээндээ уг нь бид нар хилцүүлэг бүр форум зохион байгуулъя гэж бодож исэн. Тэгээ ер нь форум зохион байгуулахаас өмнө форумууд маш их болдог, хурлууд маш их болдог. Тэгээ тийм учраас ер нь энэ эрсдэл нөхцөлд байгаа хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд тулгамдж байгаа асуудал дээр бид нар цаашдаа яаж ажиллах ёстой юм бэ? Төрийн бас байгууллагуудаа өгөөсгээд эсвэл төрийн бас байгууллагууд нь бас магадгүй бид нар тодорхой хэмжээгээр төрийн одоо үйлчилгээг бол шүүмжилдэг өгөөсгдөг тохиолдлууд бол байгаа. Тэгээ ингээ хоёр талдаа гарчаад ажиллаад ах юм уу? Эсвэл хэдүүлээ хамтраад байгаа нөөц боломж, шин санал санаачлага, туршлага нэгтгээд ажиллах юм уу гэдэг ийм зүйлсийг ер нь гаргаж ирж ярих нь зүйтэй юм байна гэд ингээд судалгаа хий гэдэг дээр бид нар бүгдээрээ санал нэгдээд ингээ хамтарч ажилласан байгаамаа. Тэгээд судалгааны маань одоо үр дүнг танилцуулж өгөөч гэд манай одоо судалгааны багийн ахлах судлаачаар ажилласан болроогоо урьж байна. За бүгдд нь өдрийн мэнд хүргэе.
Таньдаг хүмүүс бас байх шиг байна. Та хэд саяны илтгэлүүдийг сонссон бол надад бас хүндтэй хэрнээ айгүй хариуцлагатай үүрэг ирсэн. 3 сарын хугацаанд иргэний нийгмийн байгууллагатай бас хэдэн удаа уулзаад хулгарж байгаа бэрхшээл, яагаад энэ судалгаа хийх болсон талаар ярилцаж, нөхцөл байдал өнөөдөр бас ямархуу хэмжээнд байгаа юм. За тэгээд судлаачийн байр сууриас энэ хэдийнхаа хүлээлтэд айл болох хөрхүүц хэмжээнд гэхдээ мэдээж бодит нөхцөл байдал бас зарим зүйл бол зайлшгүй байдаг. Тэгэхээр нийтдээ 3 сарын хугацаанд бол сая хэлсэн шиг одоо бүх процессууд явагдсан. За талбарын судлаачид маань бол нийтдээ бараг сар орчим одоо талбарын судалгаа хийгээд за надад бол одоо маш олон датанууд, тоонууд, за 200-аас 300 хуудастай ярилцлагын тэмдэглэлүүд, за талбарт явсан судлаачдын тэмдэглэлүүд гээд одоо маш их баримтууд ирсэн байгаа. Гэхдээ өнөөдөр бол би та бүхэнд айл болох тий базаад яг дүгнэлтүүд юу байсан талаар илүү ярих гэж бодож байна. Тэгээ судалгаа маань удахгүй хэвлэгдэн тайлан бол одоо бичгтээ дууссан зөвхөн зөвлөмж үлдсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би шууд дүгнэлтээсээ бас явах нь зөв юм байна гэж бодлоо. Тэгээд сая бол судалгааны хэрэгцээг бас нэлээд сайн хэлчих шиг боллоо. Тэгээд эндээс гадна бас нөгөө эхний уулзалтанд ирээгүй хүмүүс маань бас ямар хуу арга зүгээр хийгдсэн, ямар судалгаа вэ гэдгийг бас сонирх болохоор тэрийг бас товч танилцуулчих. За саяны яриад байгаа яагаад хийх болсон талаар мэдээж иргэний нийгмийн байгууллагатайгаа төрийн бас байгууллагынхантайгаа уулзаад бол айгүй сайн саналуудыг сонссон. Тэгээ би бас өөрийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүний хувьд бас хүүхд хамгааллын салбарт айгүй дуртай. Тэгээд бас айгүй пашнтайгаар одоо судалгаа хийхийг хүсдэг. За тэгээд яг сонсоод үзсэн чинь бас нөхцөл байдал дээр яг манай эдийн гаргаж тавьсан асуудлууд аль хэдийнэ бас баримтчиглаад үлдсэн байт юм байна. Тэгэхээр юу вэ гэхээр нийтдээ одоо манайх бол халамжийн сандаа бол одоо өгөөмөр буюу те нэлийн одоо их хэмжээний мөнгөийг бас төсөөлт юм байна. За сүүлийн 30 жилийн хугацаанд ихэд бол дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос 3.7% хүртэл бол яг халамжийн сан те дотроо хүүхд хамгаалал орсон байгаа гэсэн төсөвлөд явдаг. Тэгсэн хэрнээ сүүлийн 30 жил бол ерөөсөө ядуурл те энэ эмзэг байдал гэдэг зүйл буураагүй. Тэгэхээр энд бол ямар нэг асуудал байна. За хоёр дахь нь бол одоо хамгийн эмгэнэлтэй мэдэн одоо нийт хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдийн 570 мянга орчим хүүхэд буюу 46.1% нь ядуу өрхөд амьдарч байна. Тэгэхээр энэ бол нөгөө одоо хэдийгээр хүүхд хамгаалал гэдээ яригдж байгаа ч гэсэн тухайн өрхийн одоо нөхцөл байдалтай тэр эмзэг байдалд байгаа ядууралтай холбоотой асуудал бол маш одоо комплекс үе нарийн төвхтөө маш хэцүү асуудал байдаг. Тэр бүр амар хүн ядуурлаас гарах боломжгүй. Дээрээс нь ядуурл гэдэг бол өөрөө тогтолцооны асуудал байдаг. Тэр бол зөвхөн хүүхний асуудал биш. Тогтолцооноос үүссэн асуудлууд их байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд донд байгаа ядуурлын хэмжээ их байна гэдэг бол бид бүхэн одоо хүүхэд залуучуудын орон гэж үздэг Монгол улс маань хүүхдүүд дээрээ алдаад байгаа юм биш үү те. Хүүхдүүд яагаад энэ одоо ийм эмзэг байдалд ороод байна вэ гэдгийг бол бодох тийм шаардлагатай болж байгаа. За хоёр дахь бас аюул нь их юм бол хүүхдийн дундх ядуурл маань тэг үед амьдсан ядуурлыг бас бий болгож яадаг. Тэгээ тэр хүүхэд тэр одоо амьдралаас гарахын тулд маш олон төрлийн дэмжлэг тусалцаа хэрэг болж байдгаа. Тэгэхээр бид бүхэн бол яа харахгүй энэ хүүхэд хамгаалал, хүүхдэд үзүүлж байгаа үйлчлэгэн дээр бол анхаарах шаардлага болцсон юм байна гэж үзэж байгаа. За үүнээс гадна бас бид бүхний судалгаа хийхээс өмнө аль хэдийнэ бас айгүй сайн тайлангууд маань гараад явсан юм байна. Дөнгөж саяхан хүний эрхийн үндэсний комиссийн 25 дахь илтгэл дээр хүүхд хамгааллын тогтолцооны асуудлаар маш том бүлэг одоо маш сайн судалгаа орсон. Би бас одоо хувьдаа их баяртай байна. Ягаад тэгэхээр бид бүхэн тэрийг заавал дахин давтаа судлаад авах шаардлагагүй. Хүний эрхийн үндэсний комисс дээр бол өнөөгийн тогтолцоо бол ерөөсөө ажиллаж чадахгүй байна. Одоо дэглэнх функц буюу хамтарсан баг нэг цэгийн үйлчилгээ, за хүүхд хамгааллын утас, хүүхд эрхийн хууль 120, за үүнээс гадна хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөө энэ бүх функцууд маань бүгдээрээ хаана бас алдаа дутагдaltaй байна гэдэг одоо том дүгнэлтийг гаргасан. Тэр нийтээрээ бол энэ хүүхд хамгааллын тогтолцоо бол ерөөсөө бараг ажиллахгүй шахав дөнгөн дангаан ажиллаж явж байгаа ийм зүйл байгаад байгаа юм байна. За үүнээс гадна үндэсний аудитын газраас бас яг төрийн одоо зүгээс үзүүлж байгаа те хүүхд хамгааллын үйлчлэгээний үр дүнд хийсэн юм аудитын том тайлан гарсан юм билээ. Тэгэхээр энэ тайланд одоо яг тодорхой бас хэд хэдэн зүйлийг дурдсны нэг нь бол одоо хүүхд хамгааллын талаар гаргаж байгаа бодлого шийдвэр нь бол ямар нэг байдлаар те бүх тогтолцоонд бол ерөөсө хангалттай сайн ажиллахгүй байна.
жигд бус байна. За тэнцвэртэй байдлаар төлөвлөгдөөгүй. За хүрдэн бас оновчтой тодорхойлж чадахгүй байгаад байна зэрэг асуудлууд одоо бүх болгоно айгүй том асуудал байгаа байхгүй юу. За үүнээс гадна хүүхд хамгааллын тогтолцооны суурь тавигдсан мэдээж талархав шүү дээ. Бид хүмүүс салбарын хүмүүс мэдж байгаа 16 оноос эхлээд анхдагч бие даасан хуультай болоод 24 оны шинжилсэн найруулга хүртлээр бид хүн кейс менежмент үйлчилгээнүүдийнхаа хэлбэрийг ямар хүмүүс оролцохыг тогтолцоонд юу орох юм гээд одоо маш сайн бас бодлогын хүрээнд тодорхой хэмжээнд тогтолцоогоо сайн бэхжүүлж чадсан. Гэхдээ энэ тогтолцоо яг бодит нөхцөл байдал дээр бас суурин тавигдсан биш ч гэсэн сайн ажиллахгүй байна. Нээлттэй ил тод биш байна. Тэ удирдлага нь одоо тогтвор сууршилгүй байна. За хяналттай байдал бас ингээ хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. За энэ дээр нэмээд одоо бид бүхэн саяны яриад байгаа шинэ асуудлууд бас юу байна гэдгийг судлах гэж байгаа. Дээр нь манай төрийн басынхан маань хэлсэн яа харахгүй сүүлийн жилүүдэд бол ингээд хамтын ажиллагаа бол огцон буурсан. Тэгээ бид бүхэн бол өмнө нь бас тодорхой хэмжээнд хамтарч ажиллаад үнэлэгддэг байсан бол сүүлийн жилүүд бол их буурсан гэд тэгээд бас хайгаад үзсэн чинь бас тоогоор баталгаажсан байгаа маань. Тэгэхээр саяны дурдсан нийт халамжийн зардлын 99% нь бол шууд бэлэн мөнгөний хөтөлбөр. Нэг хүрэхгүй хувь нь бол ерөөсөө бусдаар гүйцэтгүүлж байгаа, гэрээлж байгаа хувийн хөвшил иргэний нийгэм аж ахуйн нэгж байгууллагатай ажиллаж байгаа төсөв зардлууд гарсан. Тэр төсөв гэдэг бол бид нарт аягүй том хэлж өгдөг. Тэгээд цаана үйл ажиллагаа үр дүн тэр хэмжээгээр бага байна гэсэн үг. За зөвхөн хүүхэд хамгааллын зардлыг 2019-с 2023 онд одоо батлагдсан төсвийн 9% нь бол ямар нэгэн байдлаар хүүхэд хамгааллын нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд төрийн бас байгууллагуудаар гэрээлэд гүйцэтгэсэн юм байна. Гэхдээ энэ дэр үндэсний аудитын газраас яг энэ асуудал дээр төрийн бас байгууллагатай байгуулсан гэрээний гүйцэтгэл үр дүн тооцож дүгнээгүй бөгөөд гэрээгээр гүйцэтгүүлж байгаа ажил үйлчилгээний талаар олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэхгүй байгаа нийгэмд одоо хардлага төрүүлэх суурь шалтгаан болж байна гэдээ бас одоо маш том дүгнэлтээ хийсэн байгаа. За тэгэхээр энэ мэт одоо яг үнэхээр бодит нөхцөл байдал дээр одоо манай иргэний нийгэм төрийн бас байгууллагын маань олж харсан асуудал нь бас ингэж байгаад байгаа юм байна гэж үзсэн. За тэгээд судалгаа маань ихсэн байгаа. Тэгэхээр судалгааныхаа үр дүнг танилцуулахаас өмнө та хэд бас яг нөгөө энэ судалгааны хүлээлтийг бага зэрэг бууруулъя гэж бодож байна. Ягаад тэгэхээр би одоо хэд хэдэн судалгааны үр дүнг танилцуулаад оролцож байхдаа надаас бас айгүй том эрдэм шинжилгээний нээлт нэгдэг. Нэг бол айгүй тийм бэлэн загвар нэгдэг. Нэг бол яг одоо шууд хийх боломжтой яг тэгээс яг одоо л оруулах тэгээ ийм манад тохирсон модель санал болгох гэх мэт чинь. Тэгэхээр би судлаачийн хувьд бол эхний одоо нөхцөл байдал манад бол энэ өнөөгийн нөхцөл байдлыг баримтжуулах бол маш чухал шүү те. Яг тэр нөгөө судалгаа хийгээд дуусны дараа бас амар олон хүний комент нь миний мэддэг юмыг бичсэн байна гэж хэлдэг. Гэхдээ мэдэх нэг өөр бичих нэг өөр. Тэгэхээр энэ бүхнийг ингээд документ хийгээ гаргаж ийн гэдэг маань одоо энэ хүүхд хамгааллын тогтолцоонд бас бид нэр оруулж байгаа маш том хувь нэмэр юм аа. Тэгэхээр энэ судалгаа бол хэвлэгдэн та бүхэн аваад ишлэх боломжтой гэсэн үгснээрээ бид нар тогтолцоогоо ч гэсэн бэхжүүлэхэд нөлөөтэй. Тэгэхээр энэ бол баримтжуулах бас зорилготой шүү тийм. Хоёр дахь нь болохоор ер нь яг бодит нөхцөл байдал одоо энэ баримтад суурлаад бид бүхэн саяны яриад байгаа асуудлууд дээр бодлогын саналууд твшүүлнэ, зөвлөмжүүдийг гаргана. Цаашдын хамтын ажиллагаа одоо энэ тогтолцоо үйлчлэгийг үзүүлж байгаад одоо энэ дутагдaltaй зүйлсийг яаж засах уу гэдэг дээр зөвлөмж гаргах одоо ийм хүлээлттэй байгаарэ. Тэгээд шууд нөгөө мэдээж эцсийн мөчид зөвлөмж бол гарна. Гэхдээ тэрийг шууд аваа хэрэгжүүлэх тийм бэлэн хоол бол гарахад хэцүү байдаг. Маш олон хүний зөвлөлтөд уулзалт, хамтран ажиллагаа олон жил яригдчихэж одоо яг хэрэгжүүлэх юм гардаг байгаа. Тэгэхээр та бүхэн аль болох одоо энэ нарийн төвөгтөө ялангуяа хүүхд хамгааллын асуудал маань өөрөө маш олон талын оролцогчтой их нарийн төвөгтэй асуудал. Тэгэхээр энэ асуудал аль болох нөгөө дүн шинжилгээ хийж олон талын одоо харж шинжлэх тийм байр сууриас хандсан одоо ийм судалгаа юм аа. Тэгээ зарим нэг зүйлийг бас орхигдуулсан байж магадгүй. Өөрөө маш том сэдв үйлчлэгээ. Тэгэхээр бид бүхэн мэдээж хязгаарлалт байгаа төсөв, нөөц тий одоо хүн хэрэгцээ одоо 3 сарын хооронд бас ямар нэг байдлаар бол бид нарт бас хязгаарлалтууд байсан болохоор та хэдийг бас яг хүлээлттэй бага зэрэг бууруулаасай гэж хүсэж байна. За мэдээлэл цуглуулсан аргын үед би маш товч ярьчих. Өмнөх эхний ихтгэл дээр бид бүхэн танилцуулаа бас саналууд авсан.
За мэдээж одоо холимог аргаар буюу баримтчгийн судалгаа, за тэгээд мэрэгжилтнүүтэй хийсэн ярилцлага байгаа. За тэгээд дээр нь өрхийн судалгааг авъя гэдэг манай эрдэнэ нийгмийн байгууллагын бол надад одоо удаа дараа нэлээд сайн хэлсэн. Би бол одоо энэ хугацаанд өрхийн судалгаа аваад боловсруулахад бол маш их цаг өрнөө. Тэгэхээр та бүхэн хэдүүлээ хвчлэн чанарын судалгаа баримтчгээр суйрлыг гэхэд манай бид нар бол нөөц боломж байна. Тал тийш нь яваад дээр нь өөрсдөө бас яг өнөөгийн нөхцөлд юу болоод байгааг мэдэх хүсэлтэй байна, суралцах хүсэлтэй байна гэсэн учраас өрхийн судалгаагаа тэгтээ дээр ярьсан шиг бид нэр хүүхдийг оролцуулаад шууд аваагүй аль болох одоо нөгөө санаа бодлын судалгаа тэгээ household happiness suurийн маягаар тэр хүмүүсийн ихтгэл үнэмшил санаа бодол одоогийн тулгарж байгаа бэрхшээл санаа зовнилыг нэлээд тодруулахад чиглэсэн. За сүүлийн 5 жил гэдгээрээ бид бүхэн авсан терминал ковидын дараа энийг бол шинэ сорилтууд гэдгээр үлээ тодорхойлж байгаа гэсэн үг. За ерөнхий төвийн хэмжээгээ бид бүхэн эрсдэлт нөхцөл байгаа хүүхэд гэр бүлгээд авсан болохоор жилдээ бол хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар дээр ойролцоогоор нэг 12-оос 15 мянган орчим хүүхдийг эрсдэл нөхцөл хүчирхийлэлд байна гэд сүүлийн одоо тайлангууд дээр нэг тийм тоо яваад байгаа юм. Тэгэхээр за ойролцоогоор нэг 10,000 орчим хүүхэд эрсдэл нөхцөл байгаа юм байна. Тэгэхээр хамгийн багадаа бид бүхэн бол нэг 300 одоо 71 орчим хүүхдийг одоо хүүхэд гэр бүлээс авах юм байна. Тэгээд өрхөө бол бид бүхэн ихэндээ 250-аар тогтчихсэн. Дараа нь бол удаа дараа өөрсдийг бас шахаж 3 хоногт нэлээ одоо 40 болгоё гэдэг саналаар нэгэнд явсных. Тэгэхээр нийтдээ бол 313 одоо өрх хамрагдсан. Дундаж хүүхэд нь бол 2-оос 3 хүүхэдтэй байгаад байгаа. Тэгэхээр нийтдээ ойролцоогоор 600-аас 900 хүүхдийн асуудал одоо энэ өрхийн судалгаанаар яригдана гэсэн. За төврийн арга зүйг бол одоо би товч дурчжээ те 40 өрхийг сонгосон 30 өрхийг бол бид нэр рандом буюу шууд нэг хашаа ороод дараагийн хашаа алгасах эсвэл дараагийн аль руу орох маягаар тухайн орон нутг руугаа явсан. Тэгээд нөгөө тэгж явангууд яг зорилтод өрхүүд мэн алдагдах гэдээсэн болохоор 40 өрхийнхөө 10 өрхийг нь бид нэр зорилтод байдлаар төвөрлсөн. Тэр нь бол одоо бид бүхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо хүүхэд эрүүл хөгжил хамгааллын ерөнхий газраас одоо албан бичиг авсан учраас одоо гэр бүл нийгмийн ажилтнуудтай тэгээ хорооны нийгмийн ажилтнуудтай хамтраад хамгийн зорилтод 10 өрх хаана байгаа вэ? Холбож өгөөч. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон тий өөрөө юм уу аль нэг нь эсвэл нэг ямар нэг байдлаар одоо халамжийн тэтгэмж авдаг тий ажилгүйд л ихтэй ч гэдэг юм уу. Нэг бол хүүхд хамгааллын үйлчлэгийг авч исэн гэр бүл ч гэдэг юм уу. Тэр 10 гэр бүлийг сонгож өгөөч гэж одоо төвөрлсөн байгаа. За асуулах судалгаа маань ерөнхийдөө нийтдээ 8 ийм секшн буюу одоо төрлөөс бүрддэг. Эхнийх нь за яг би зөвшөөрлөн орхичийн өрхийн мэдээлэл, за хүүхдийн сайн сайхан байдлыг эрсдлийг тодорхойлох асуултууд хийсэн одоо асуултад дотроо 6 дагалдах асуулттай. За шинэ сорилтууд буюу сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхд хамгаалалттай холбоотой шинээр үүсч буй асуудал бэрхшээлийг тодруулах асуултууд. За ихтгэл үнэмшил буюу хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой өнөөгийн ихтгэл үнэмшлийн тодруулах. За хэрэгцээ буюу бодлогын чиглэл тодорхойлох. Иргэд бас тухайн үед яг хүүхд хамгааллын чиглэлээр ямар бодлогыг илүүд үзэж байгаа талаарх асуултууд. За тэгээд үйлчлэгээний хүртээмж мэдээллийн их сурвалж гэсэн. Одоо ийм одоо бүтцтэйгээр асуулах судалгаа буюу өрхийн судалгаа маань одоо цахим хэлбэр болон цаасан хэлбэрээр давхар явсан. Ихэвчлэн цахим дээр явсан. Гэхдээ одоо зарим нөхцөл байдалтай интернет боломжгүй дээр нь бас цахимыг одоо хамтарч бөглөх одоо тийм хүртээмжийн асуудлаасаа болоод манай хэдээс аягүй сэн цаасаар авч яваад дараа нь тэргээ шивэд оруулсан байгаа. За чанарын мэдээллийн хувьд бол өмнө нь одоо хагас бүтцтэй буюу бэ тухайн одоо асуултуудаа гаргаад өдөртөмжөө гаргацсан. Асуултуудын дагуу нийтийн 5 одоо яг гол оролцогч орон нутагт хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд оролцож байгаа. Энэ 5 оролцогч дундаас бид бүхэн одоо ярилцлага судалгаа авсан байгаа. Тэгээд нийтдээ 39 мэргэжилтэнтэй ярилцсан гэдэг бол бас маш ярилцлага чанарын судалгааны хувьд бол бас том тоондоо орно. Тэгэхээр надад бол өмнө хэлсэн баг 300-аас 400 хуудас ярилцлагын скрипт ирсэн гэсэн. Тэгэхээр тэр болгоныг бол нэг үрчлэн уншихад бас маш их цаг зав гарсан байх. Манай хэд бас ярилцлага авчаад скриптээ буулгаа. Тэгээд өөрсдийнхөө ажиглалтуудыг бас надад өгсөн. Тэгэхээр би бас ахаад нэмээд 8 орон нутаг дээр авсан яг манай төрийн басын одоо судлаачдын ажигласан ажиглалтуудыг бас чанарын судалгаанд оруулсан байгаа. Тэгэхээр энэ ажиглалтууд энэ хэд юм өгсөн тайлан бас яг судалгааны ард тавсралт болоод бас очих байгаа. За бүс нутгийн хувьд бол би ерөнхийдөө сая амгалан захирал ярьсан шиг ярьчлаа. Тэгээд та бүхэн ерөнхийдөө нэг энэ хүрээнд хийгдсэн байх гэдээ ойлгоод би шууд дүгнэлтээ ярьчих гэж бодлоо. Тэгээд судалгаа маань та нарт хэвлэгдэх учраас би ингээд нарийн юмнуудыг бол заавал бас тойчоод халуугүй баха. Тэгэхээр та бүхэн судалгаанаас бас хараад үзэрэй. Би дүгнэлтэндээ бүгдийг нь оруулсан байгаа. За дүгнэлтээ орч. За тайлангаас цаг хугацаад авчив тайлангаас шууд аваад тавьсан. Маш их хөвгтэй байгаа дуучлаарай. Гэхдээ би өөрөө чанга басанд уншаад явчих.
За ерөнхийдөө тогтолцооны асуудлыг бид нэр хөндөхгүйгээр өнөөдрийн одоо эрсдэл нөхцөлд байгаа хүүхэд гэр бүлд үзүүлж байгаа үйлчилгээний асуудал бол засагдахгүй байна гэдэгтээ бол одоо санал нийлэх хэрэгтэй. За тогтолцоонд одоо бидний судалснаар ямар асуудал байна вэ? За нэгдүгээрт нь за одоогийн энэ хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа өнөөгийн тогтолцоо бол одоо тийм эрх мэдэл болоод үйлчилгээний хэд төвлөрүүл буюу төрөөс бүх үйлчилгээг өөрөө биедан үзүүлэх загварт ер нь бол тулгуурлагдсан байна. Төр өөрөө одоо бүх эрсдэл нөхцлөөс эхлээд үнэлэхээс эхлээд хамгаалах байраас эхлээд бүх зүйлийг одоо төрийг өөр дээрээ авсан байгаа юм байна. За дээрэс нь энэ тогтолцоо маань тэгэхээр юу гэсэн үг гэхээр төрийн албан хаагчд буюу төрийн албаны нийгмийн ажилтнаа үйлчилгээ үзүүлэгч нар дээр тулгуурласан ийм тогтолцоо байгаад байгаа. За тэгэхээр энэ тогтолцоонд сул талууд бий. Тэр нь одоо бидний нүдэнд бас ингээ харагдаад эхэлж байгаа. За энэ тогтолцоо нь болохоор яг хүүхэд гэр бүлд одоо үйлчилгээг үзүүлэхэд ерөнхийдөө төрийн албан хаагч буюу цагтай одоо тухайн яг үүрэг гүйцэтгэгч нэг осондоо одоо бюрократик энэ тогтолцоон дотор алдаа гардаг нэг зүйл нь бол үйлчилгээг нь тасралтгүй үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр нь хүүхэд хамгаалал халамжийн үйлчилгээ гэдэг бол тасралтгүй байх үндсэн зарчим бол одоо маш чухал байдаг. Тэгэхээр энэ тасралтгүй байх үзүүлэх боломж бол хязгаарлагдмал. За дээр нь төрийн албан хаагч дээр суурилсан энэ мэргэжлийн боловсон хүчин гэдэг бол нэг талдаа өрсөлдөөн үүсгэхэд хомс ажиллах орчин болоод нөхцөлийн хувьд хязгаарлагдмал байдаг. Одоо маш их бичиг цаас шат дараалал нэг одоо үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхийн тулд удаа дараа олон хүн ингээ хандсны эцэс шийдэгддэг болохоор энэ тогтолцоонд маань одоо ийм боловсон хүчний хувьд ийм хязгаарлалтууд үүсдэг. За тэгэхээр энэ тасралтгүй байдал болоод одоо хүний нөөцийн асуудал нь үйлчлэгээний чанар хүртээмжид бол шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа энэ нийгмийн ажлын үйлчлэгээ гэдэг бол үзүүлж байгаа боловсон хүчнээс маш их хамаардаг. Боловсон хүчний мэрэгсэн байдлаас бас маш их хамаардаг. За тэгэхээр энийг бид нэр анхаарах хэрэгтэй байх нэ. За хоёр дахь нь одоо төрөөс энэ хэд хамааралтай байгаа байдал нь энэ төрлийн үйлчлэгээнд бол зохицох байдал сул. За энэ юу вэ гэхээр хүүхэд хамгааллын үйлчлэгээ гэдэг бол маш шуурхай тэр дорн яаралтай, шуурхай, тасралтгүй дээр нь одоо нийтлэг кейс байдлаар бус яг тухайн хүүхэд гэр бүлийн хэрэгцээ онцлогтон тохирсон байдлаар үйлчлэгээ үзүүлэхийг шаарддаг. Ийм уян хатан ийм одоо суналттай загвар байдаг байна шүү дээ. Тэгэхээр одоогийн ингээд төрөөс хэд хамааралтай байгаа тогтолцоо маань ердөө тэрэн зохицох байдал маш сул байна. Тэгэхээр тэндээс болоод энэ дээр энэ маш их зай завсар хүүхэд үйлчлэгээ авч чадахгүй үлдэх, за богино хугацааны үйлчлэгээ үзүүлэх гэх мэтчлэн алдаанууд гараад байна гэж харж. За гурав дахь нь яг энэ тогтолцооны загвар бол захиргааны зардал маш өндөр. Ихэвчлэн одоо өмнө ярьсанчлан бэлэн мөнгө болоод эд материал шууд тусламж үзүүлэх практик бол маш давмгай байсан. За ялангуяа мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага судалгаанаас уншихад бол орон нутгийн хэмжээнд бол яг хүүхэд хамгааллын үйлчлэгийг ихэвчлэн бэлэн одоо гэр, хоол хүнсний тусламж за нөгөө амьдралын боломж тааруу хүмүүст гэр авч өгөх, хоол будаа, гурил тусламж зэрэгээр хүүхэд хамгааллын үйлчлэгээ олж гаргаад байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө яг нөгөө үйлчлэгээ биш тусламж хэлбэрийн практик ингээд төлөхөө хэрэгжээд байгаа. Ийм асуудал. За үүнээс үүдээд бол энэ яг хүүхэд хамгаалал халамжийн тогтолцооны суур зарчмууд болохаа. Дээрээс нь одоо энэ тогтолцоо маань хэд төвлөрөл ихтэй төрөөс үзүүлж байгаа энэ тогтолцоо маань одоо бид бүхний сайн мэдих манай халамжийн үйлчлэгээний суур яг үндсэн суур болох орон нутгийн иргэдийг өөрсдийг нь чадваржуулах, хүчээр хөгжүүлэх орон нутаг өөрсдөө өөрийнхөө асуудлыг шийддэг болох энэ механизмыг ингээ хөгжүүлэх боломж олохгүй байгаа. Тэгэхээр энийг бас бид бүхэн тогтолцоонд харж тэр чигтээ тогтолцоогоор бас засах ийм одоо хэрэгцээ шаардлага байгаа. За тогтолцооны дараагийн нэг заавал хөндөх асуудал бол энэ төсөв хөрөнгийн хуваарлалт байгаа юм билээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол хүүхэд хамгааллын төсөвний мэдж байгаа маш сайшаалтай. Бид бүхэн одоо маш олон хүмүүс хүүхэд хамгааллын асуудалтаас анхаарч байгааг их талархаж байна. Гэхдээ өмнө нь ярьсанчлан энэ зарцуулалтууд бол энэ захиргааны зардал дандаа бэлэн мөнгө шууд тусламж хэлбэрээр ингээд зарцуулагдаад байгаа нь үйлчлэгээ чанарыг сайжруулах, мэргэжлийн үйлчлэгээ болж хөгжих, хүний нөөцийг бэлтгэхтэй чадварлаг хүний нөөцийг оруулах тэр салбарт одоо хийх энэ том хөрөнгө оруулалт ерөөсөө маш дутмаг ийм байдалтай байгаад байгаамаа. За тогтолцооны хүрээнд энэ асуудлуудыг бид бүхэн хүндсэн. За үзүүлж байгаа үйлчлэгээний хүрээнд буюу одоо энэ фронт лайн бидний хэлдгээр яг газар дээр нь үзүүлж байгаа үйлчлэгээнд ямар асуудал гарч ийн вэ? Өнөөгийн үйлчлэгээ хүүхэд гэр бүлийн онцлог хэрэгцээнд суурлах байдал сул тасалдал ихтэй. За эрсдэл нөхцөлд байгаа хүүхэд гэр бүл чиглэсэн үйлчлэгэнд бол тухайн өөр хүүхдэд яг өмнө ярьсан шууд тусламж байдлаар ингээ хэрэгжээд байгаа. За энэ нь болохоор нөгөө талдаа эрсдэл нөхцөлд байгаа хүүхэд гэр бүл бол
одоо хоорондоо холбоотой маш одоо олон талт те одоо бидний хэллэгээр нарийн төвөгтэй юм комплекс асуудал байдаг. Тэрийг бол бид бүхэн одоо шууд шийдэхийг илүү их одоо практикт хэрэгжилж байна те. Дээрээс нь болохоор тухайн хүмүүсийн хэрэгцээ, эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, хууль зүйн үйлчилгээ гэдэг бид бүхний бас бодлого дээр бичсэн байгаа. Энэ олон үйлчилгээ маань бол бодит амьдрал бас бодит нөхцөл байдалд ингээ хэрэгжих боломж их султай юм байгаамаа. Тийм болохоор одоо мэрэгжлийн үйлчилгээ болгон цаашид хөгжүүлэх дээр бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт, төсөвлөлт те одоо тууштай уухгүйгээр ингэж үзэх тийм одоо шаардлага үүсэж байна. За хоёр дахь нь бол үйлчлэгээний хүртээмж жиг тус богино хугацааны байна. За үйлчлэг нь болохоор тухайн үеийн асуудлыг богино хугацаанд шийдэхэд илүү чиглэж байгаа. За энэ бол одоо ярилцлага судалгааны үеэр бол хамгийн түгээмэл ажиглагдсан. Одоо шууд одоо аюулгүй зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ хийгээд гялс хаашин зуучлах уу те. Дараагийн нэг бол нэг төрийн бас сэтгэл зүйн зөвлөгөөнд оруулах уу, за хааш нь явуулах хэрэгтэй вэ? Эсвэл ингээ асрамж халамжийн төв рүү юу, төр хамгаалах байрлал юу гэх мэтчлэн одоо ихэвчлэн маш богино хугацаанд кейсийг бас шийдэх энэ сонирхол энэ практик айгүй их байгаа юм билэ. Тэгэхээр энэ нь болохоор нэг талдаа бол ингээ гал унтраах хэлбэртэй. Мэдээж тухайн хүний одоо эрсдэл нөхцөл байдлыг арилгах, аюултай байдлаас одоо нэн тэрүүн гаргахад бол мэдээж чухал гал унтраах одоо хэлбэртэй боловч нөгөө талдаа болохоор дандаа асуудал үүссний дараа одоо тухайн асуудлыг засахад илүү чиглээд байна. Тэгэхээр одоо тухайн асуудал гарсны дараа засах боломж бол та бүхэн бас мэдж байгаа бах мэрэгжилтнүүд одоо тэгээ нэгэнд архины хамааралтай болсон гэр бүл одоо маш хүнд нөхцөлд амьдарч байгаа энэ эрсдэл нөхцөлд байгаа хүмүүстэй ажиллахад маш их цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр бол тийм амархан бас ингээд шидтэн шиг бид нэ засах боломжгүй болохоор нэг юм дуурайх энэ юм болов. Нэг боловч юм. За тийм болохоор энэ дээр нөгөө араас нь яваад ийн гэсэн үг те. Нөгөө урьдчилан сэргийлэх тогтолцоо гэдэг маань биш. Нэгэнт асуудал үүссний дараа засах хандлагатай ийм одоо практик түгээмэл явж байгаа юм байна. За тэгэхээр энэ бодлогын хувьд энэ асуудлуудыг үүсгэхээс нь өмнө урьдчилан одоо онцлох, илрүүлэх, сэргийлэхэд бол чиглэх ёстой. За дээр нь одоо хүүхд хамгаалал гэж нэрлэж байгаа боловч бид нэр энэ том утгаараа care гэж нэрлэдэг байгаа. Тэ энэ халамжийн үйлчлэгийг үзүүлж байгаа хүмүүсийг careэлж байгаа. Энэ үйлчлэгийг бол урт хугацаанд тэ тогтвортой дахин эрсдэлд өртгөөс нь сэргийлэх үйлчлэгээ тасалдахгүй байх зэрэг энэ үндсэн зарчмууд бол ингээд зайлшгүй бүр нэн тэргүүн шаарддаг. За үүнээс гадна мэрэгчлэнүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд орон нутаг бол бүр ялангуяа аймаг орон нутгуудын хэмжээнд бол маш харилцан адил төсөв үйлчлэгээ арга зүйг баримталж байгаа юм л. Тэгэхээр энэ маань бол ингээд үйлчлэгээний хүртээмж бол жигд бус тэ чи хаана амьдарч байгаас хамаарат ямар нэг эрсдэл нөхцөл байдалд орох юм бол чиний ямар үйлчлэгээ авах чинь одоо хамаарах нь байна. Чи үнэхээр одоо хүүхд хамгааллын үйлчлэгээ сайн орон нутагт авах юм бол сайн үйлчлэгээ авах нь нөгөө талдаа бас өөр үйлчлэгээ авах магадaltaй. Тэрийн жигд бус байдлыг харуулж байна. Дээр нь үр дүн үр ашигыг тооцох боломжийг бас ингээд олгож чадахгүй байна. Өөр үйл ажиллагаануудтай өөр арга зүгээр ингээд хандж байгаа. За 3 дахь асуудал бол үйлчлэгээний үндсэн хэлбэрүүд бүгд судал одоо гэж судалгаанд оролцогчд өгнж байна гэсэн байгаа. Энэ маань өрхийн судалгаанд оролцогчд за нийтдээ тал хувь нь буюу 51% нь урьдчилан сэргийлэх тогтолцоо сул. За 44% нь эрсдэл хүүхдийг илрүүлж чаддаггүй. За 42.7% нь үйлчлэгээ хангалтгүй гэж үнэлсэн. Тэгэхээр энэ нь болохоор яг тогтолцооны одоо манай хүүхд хамгааллын тухай шинжилэн найруулсан шинэ хуулийн хууль заасан дээр 7 дугаар зүйлд байгаа хүүхд хамгааллын үйлчлэгийн 3 хэлбэртэй байгаа. Урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээхтэй. Тэр энэ 3 одоо хэлбэр маань гуруулаа ингээд сул гарсан байгаа. Өрхийн судалгаанд оролцогч. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө талдаа иргэд бол яг үйлчлэгийн дэсгэл хангалуун бус. За үйлчлэгэнд итгэлгүй байна гэсэн үг. Итгэлгүй байна гэдэг нь тэр үйлчлэгэнд одоо хандахгүй, мэдээлэхгүй, үйлчлэгээ авахыг бас одоо ингэж хүсэлт гаргахгүй байгаад байгаа. Тэгэхээр нөгөө далд хэлбэртэй, нууцтэй, мэдээлэгдэхгүй үлдэж байгаа бас олон төрлийн кейсүүд байх магадaltaй гэж бас харж байна. За үүнээс гадна өрхийн судалгаан дээр бол үйлчлэгээний талаарх мэдлэг мэдээллийн хүртээмж хангалтгүй байна гэж гарсан. Өрхийн судалгаанд оролцогчд бол хамгийн их бол 90% 108 дуудлагын утсыг бол хамгийн сайн мэднэ гэсэн байгаа. Энэ бол бас бид өхөн бүгдээрээ мэдэх манай хүүхд хамгааллын тогтолцооны бас маш чухал хэрнээ одоо бас сайн хэрэгжиж байгаа. Энэ 108 утас маань байгаа. Тэгэхээр 90% нь бол мэддэг юм байна. За харин хүүхдийн эрхийн хууль зүйн хоороог бол хамгийн бага мэддэг 27%.
та бүхэн 313 хүнээс гэж ойлгоо. За 73% нь бол огт мэдэхгүй гэдэг хариултыг сонгосон. За хамтарсан багийн үйлчлэгийг бол 53.2%. Яг тал 2 хүн дотор нэг нь гэж байгаа боловч анхан шатн дээр хүүхд хамгааллын үйлчлэгийг бас нэлээд сайн оролцож байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр орж байгаа нэгжийн хувьд бас чамлалттай тоо дөнгөж тал хувь нь. За үүнээс гадна хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдээ бас чухал үүрэгтэй хүн гарсан. Тэр хүний талаар бол 38.4% мэдэж байна. За ингэхээр нийтлэг байдлаар бол үйлчлэгээний талаарх мэдээлэл багатай. За иргэдийн үйлчлэгээ авах, сонголт хийх, өөрт тохирсон үйлчлэгээнд хамрагдах эрх хангагдахгүй байна. Тэгэхээр нөгөө бид бүхэн эрсдэлтэйгээ зорилтод гэр бүлтэй ажиллахад сонголт хийх боломжийг олох маш чухал. Нэгдүгürt мэдээлэлтэй мэдлэгтэй болгох одоо энэ зарчим явдаг. Мэдээлэлтэй ийм үйлчлэгээ байгаагаас тэр хүнд сонголт хийх боломжийг нь олгох, тэг хэрэгтэй байгаа тэр үйлчлэгийг сонгох. Энэ байдал маань ингээд хангагдахгүй байна гэж үзэж байгаа. За үйлчлэгийг үзүүлж буй мэрэгчлэнүүдийн арга зүй хандлага үзүүлж буй үйлчлэгийн харилцан адилгүй бас мэрэгжлийн бус байх тохиолдлууд маш их байна. Бид бүхэн нөгөө ялангуяа чанарын судалгааны үеэр мэрэгчлэнүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд үйлчлэгээний арга зүй бол харилцан адилгүй. Зарим одоо мэрэгчлэний хувьд бол сургууль дээр үе тэнгийн дээрлэлттэй одоо ажиллаж байгаа арга барил нь нэг өөр, арай өөр хороо баг сум дээр бас нэг өөр. За нөгөө гэр бүлтэй ажиллаж байгаа эрсдэл нөхцөлд байгаа гэр бүлтэй ажиллаж байгаа арга зүй нь бас ингээд их өөр байгаа тийм. За энэ мэн ямар одоо сул талыг бий болгоод байна вэ гэхээр нэгдсэн зарчимд бас ерөөсөө суурилж чадахгүй байна. Тэгэхээр тэр дундаа ялангуяа манай нийгмийн ажилтны суур зарчим болохын үйлчлүүлэгчээ шүүхгүйгээр хандах. За бид бүхэн нийгмийн хамгийн одоо тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүстэй ажиллаж байгаа гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрөх. Буруутгахгүйгээр харилцах. Тэдний одоо давуу талд нь суурлах гэдэг одоо хамгийн үндсэн одоо зарчим тийм. Энэ зарчмууд бол ингээ хангалттай ирж чадахгүй байна. За энэ дээр бол одоо тайлан дээр орцсон байгаа ялангуяа мэрэгчлэнүүдийн зүгээс тулгарч байгаа бэрхшээлийг ихэвчлэн хүүхэд гэр бүлтэй өөрсдөө нь холбоотой нэрлсэн. Эцэг их ингээ хараа хяналт сул байна. Одоогийн хүүхдүүдийн өөрсдийнх нь одоо зан хандлага үнэхээр хэцүү болсон байна. Эцэг эхчүүд л одоо хамгийн буруутай. Тэгээ хүүхдүүд өөрсдөө одоо ингээд маш их хариуцлахгүй байна. Бидний өмнөөс олон юм их хэлж байна. Харилцахад төвөгтэй байна, тий. Гэх мэтчлэнгээр энэ бол одоо маш их давтагдсан байна. Тэгэхээр нөгөө зарим одоо ярилцлаган дээр бас хүүхдийнхаа зөвлөл буюу тий одоо ямар ч асуудалгүй хүүхдтэй ажиллах бас гоё байдаг, амар байдаг гэдэг зүйлсүүд явж байгаа. Тэгэхээр энэ юу гэлдэх вэ гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна тий. Одоо нийгмийн хамгийн одоо тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүс одоо ядууралд байлаа гэхэд тэр хүний бол буруу биш тий. Энэ бол бүтэц системийн асуудал. Эндээс яаж гарах вэ? Тэр хүн ямар давуу тал байна? Тэр хүнийг буруутгах шүүхгүй байх хандлага өөрөө тэр үйлчлэгээний эхлэлийг тавьж идэг. Тэгэхээр энэ дээр энэ хандлагаар ингээд явах юм бол одоогийн хэрэгжиж байгаа энэ практикаар бол тэгээ хүүхэд гэр бүлийг тэр үүнээс гадна бас яг өөрсдийнхөө хувийн үзэл хандлагаар бас нэлээд тодорхойлж үйлчлэгийг хүргэх. Одоо үйлчлэгээний сонголтыг яг өөрийнхөө бодол энэ гэр бүлд одоо хамгийн хэрэгтэй энэ гурил будаал байна. Энийг л өгчөд болно гэх мэтчлэнгээр тэр нь өөрсдийнхөө өрөөсгөл үзэл хандлагаас суурилж байгаа энэ байдал түгээмэл байгаа нь нөгөө нийгмийн ажлын тэ мэрэгжлийн ёс зүйн зарчим, мэрэгжлийн хөгжил, мэрэгжлийн боловсон хүчин цаашлаад бас ихтэй сургууль бэлтгэж байгаа хөтөлбөрүүдтэй бид бүхэн бас нийтээр нь цогцоор нь авч үзэх шаардлагатай. Нэгдсэн нэг арга зүй зарчим бол энд хэрэгжихгүй байна гэж үзэж байгаа. За үзүүлж үйлчлэгээний хүрээнд эдгээр зүйлсийг гаргаж ирсэн байна. За шинээр үүсэж байгаа сорилт гэж саяны амгалан захирлын хэлсэн одоо шинээр гэх юм бол нэрээ маш улаан асуудлууд байна. Тэгээ бид бүхэн шинээр үүсэж байгаа бэрхшээлтэй холбоотой нэг 7 үндсэн асуултыг бол өрхийн судалгаанд бас оруулж өгсөн. Ярилцлагын судалгаанд бол яг нэг бүлэг болгоод сүүлийн 5 жилийн хугацаанд таны одоо ажил дээр хүүхдтэй холбоотой, хүүхд хамгаалалтай холбоотой шин тутам тий шийтгэхэд төвөгтэй тэгээ арга зүй шаардсан ямар асуудал байна гэдэг асуултуудыг ч оруулж өгсөн. За тэгэхээр эхнийх нь бол одоо яа харахгүй цахим орчны эрсдэл хүүхэд хамгааллын тогтолцооны шин сорилт болсон байна. Энэ бол бүх өрхийн судалгааны одоо 91% гэдэг бол маш өндөр тоо. Үүнээс гадна ярилцлага судалгааны бүх мэрэгчлэнүүд төр цахим орчноос үүдэлтэй үүсэж байгаа үр дагавруудын асуудал бол хөндөгдсөн. Тэгэхээр бид бүхэн цахим орчны асуудлыг маш улс суурьтай өргөн өөр дагалдах ямар асуудлууд байна. Үүнээс болоод хэн одоо хамгийн их
хохирч जैन те нөгөө тал биднэрт огт үзэгдэхгүй байгаа асуудал юу байна гэх мэтчлэн айгүй улс өөртөө нарийн ингэж энэ асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Зүгээр нэг энэ технологитой холбоотой асуудал бас биш юм аа. За тэгэхээр үүнээс гадна бол энэ дотроо эцэг эхчүүд ялангуяа өрхийн судалгаанд бол хамгийн их санаа зовж байгаа асуудал нь дэлгэцийн хит хэрэглээ одоо гэж 67% нь бол яг үзсэн. Үүнээс гадна 66.6% нь бол хүүхэд одоо насны онцлог тохироогүй контентэнд өртөж байна гэж бас үзсэн байгаа. Бас өндөртэй байгаа. Тэгэхээр энэ асуудал бол одоо өрх болгоны тийм мэрэгжилтэн болгоны хувьд бол урд нь тулаад ирсэн энэ чухал асуудал байх нэ. За үүнээс гадна сүүлийн жилүүдэд хүүхдийн зан төлөвийг ойлгох, хүүхдтэй харилцах, үйлчлэгээ үзүүлэхэд бэрхшээлтэй болсон гэдэг асуудал бас маш түгээмэл дурддагдж байгаа. За тэгэхээр ялангуяа эцэг эхчүүдийн зүгээс бас хэрэгцээг нь тодорхойлоход хүүхдтэй ойлгох, хүүхдийн сэтгэл зүйг ойлгох, хүүхдтэйгээ ярилцах одоо энэ хэрэгцээнүүдийг хамгийн түрүүнд бас гаргаж ирж байсан. Одоо нөгөө нөлөөллийн ажил те бидний өгөөд байгаа шууд тусламжууд биш. Энэ хүмүүсийн хувьд бас ийм хэрэгцээнүүд ингэж өндөр гарч ирсэн байгаа. Тэгэхээр үүнээс гадна үүнийг бол ихэнх хүмүүс бол энэ цахим орчны хэд хэрэглээтэй холбоотой маш олон мэдээллийг шүүлтүргээ авч байгаагаас болоод хүүхдийн зан төлөв сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдсөн. Ялангуяа ковидын үеэр нөгөө утас технологитой маш их байсан учраас эцэг эхчүүд багш одоо хүүхдтэй ажиллаж байгаа мэрэгчлэнүүдийн хувьд буцаад нөгөө хүүхдтэй үйлчлэгээ үзүүлэхэд хүүхдийнхаа зан төлөвийг одоо ойлгох те энэ хэрэгцээ бол маш их байгаа юм байна. Шинэ одоо сорилт болоод байгаа юм байна гэж утсан байгаа. За үүнээс гадна шин сорилтын бас нэг чухал асуудал бол энэ эцэг их асран хамгаалагчдын хүүхэд гэр бүлдээ зарцуулах цаг боломж хомс гэдэг зүйл гарсан. Сүүлийн 12 сард 36.1% нь өрхөд хүүхэд харах хүн олдоогүй одоо тохиолдол ингээ хүүхдээ хараа хяналтгүй үлдээж ясан. Одоо ямар ч хараа хяналтгүй үлдээж ясан гэж 36.1% нь сүүлийн 12 сард үзсэн байгаа. Тэгэхээр энэний шалтгааныг тодруулсан асуултанд нь ажил эрхлэлтэй холбоотой гэж 47% үзсэн. Тэгэхээр эдийн засгийн одоо энэ нөхцөл байдал те бид бүхний энэ амьдрал өдөр тутмын амьдрал тулгарч байгаа энэ сорил бэрхшээлүүд за хүүхэд харах үйлчилгээ цэцэрлэгийн хүртээмжүүд за хүүхэд гэр бүлтэй ээлтэй энэ ажлын байрны бодлого чиглэлүүд те энэ бүхнээс үүдээд хүүхэд ерөөсө хараа хяналтгүй өртөх аюул түртэх энэ байдал бол ингээд түгээмэл гарч ирж байгаа. Бидний бас нэг том шин сорилт одоо болж гарч ирж байгаа маа. За мөн үүнээс гадна нийт судалгаанд оролцогчдын дунд анхан шатны хүүхдийн аюулгүй байдлыг одоо хангах мэдлэг ерөөсөө хангалтгүй. Олон улсад бол бид бүхэн safeguarding гэдэг одоо ямар ч хүн одоо та хаан ч явсан хүүхдтэй холбоотой ажил хийж байгаа хүүхдийг оролцуулсан ажил хийж байгаа бол заавал баримтлах одоо тийм аюулгүй байдлын одоо мэдэх ёстой зүйлс гэж байдаг. Тэгэхээр энэ анхан шатны хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийг эртлээс хамгаалах энэ мэдлэг бол нийт иргэд төрхийн дунд бол маш хангалтгүй байгаа юм байна. За үүнээс үүдээд эцэг эхчүүдийн бол 91.2% нь хүүхдийнхээ аюулгүй байдал санаа зовж ийн гэж хариулсан. Ер нь бол аюулгүй байдал санаа зовдөг. За үүнээс 29.5% одоо нийт 100% оролцогчдод бол 29.5% нь л одоо би хүүхдээ маш сайн хамгаалж чаднаа гэдэгтээ итгэлтэй байна. Тэгэхээр үлдсэн 70% нь бол ямар нэгэн эрсдэл аюул тохиолдсон үед өөрийнхөө хүүхдээс гадна одоо өрөөл бусдын хүүхдийг ч гэсэн аюулгүй байдал эрсдлийг хамгаалах тал дээр хангалттай мэдлэг ойлголт надад байхгүй байна гэж утсан. Гэхдээ бас нэг одоо эрг мэдээ гэх юм бол 62.2% нь бол суралцмаар байна, мэдмээр байна. Хүүхэд хүмүүжлэг чадруудаа ахиулмаар байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад ингээ оролцмоор байна гэсэн энэ одоо юм эрг бас тоо гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр яг бид бүхэн одоо яг энэ safeguarding буюу хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах энэ бол бүх нийтийн асуудал. Бүх тогтолцоонд нэвтрүүлэх ажилтан те албан хаагч гэр бүл safeguarding одоо энэ бүх практикуудыг олон улсад бас нэлээд хөгжсөн байдаг. Тэгэхээр тийм бүгдээс санаа аваад нэвтрүүлэх, за тэгээд сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад хамрагдах боломжтой цаг хугацаагаар нь хангах, гэртээ зарцуулах цагаас эхлээд энэ зүйлсүүд рүү бас анхаарах шаардлага үүсэж байна. За шин сорил бэрхшээлтэй холбоотой бас нэг одоо асуудал нь хурдан морь унаач хүүхдийн асуудлууд бас нэлээд их дурддагдж яригдсан байлээ. Тэгэхээр яг энэ хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл өсөн торних амьдрах эрхээс гадна боловсролын тасалдал хоцрогдлын асуудлууд бол удаа дараа гараад ирснийг мэрэгчлэнүүдийн ялангуяа ярилцлагаар бодит кейсүүдийг бол нэлээд сайн ярьсан байна. За тэгэхээр бодит нөхцөлд бол одоо унаач хүүхдүүдийн асуудлыг мэдээж одоо манай төрийн байгууллагын зүгээс эрсдлээс аюултай нөхцөл байдлаас нэлээд сайн сэргийлж
хамгаалж байгаа боловч нөгөө талдаа одоо уралдаанд бэлтгэх үе, уралдаад байх үеийн боловсролын асуудал тий уралдаад дуусны дараа ч гэсэн тэр хүүхдийн хоцрогдлыг нь яаж арилгах ёстой юм гэх мэтчлэн арай илүү өргөн ингэж одоо лансби хүрээгээр харахгүй бол зөвхөн тухайн үедээ морь унаад гэмтэж өртөж байгаа асуудал бол ерөөсөө биш байна. Энэ бол хүүхдийн боловсрал, амьдралын чанар, тэгээ эрүүл мэнд идэж ууж байгаа. Дээрээс нь хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ хамт өсөж тэгээ тойрнох найзтай болохоос эхлээд энэ бүх эрхийн асуудлууд бас ингэж хөндөгдөж ирж байгаа юм байна. Тэгэхээр бид бүхэн нийтдээ сая хүүхд хамгааллын тухай статистик мэдээллийг үндэсний статистикийн хорог гаргасан байсан. Тэгэхээр 13,000 орчим хурдан морь унаач хүүхд байгаа юм билээ. Тэгэхээр бас нэлээд өндөр тоо. Тэрийн хүүхдүүдийн асуудалд бас бид бүхэн нэлийн улс уртаагаар цогц байдлаар харж үзэх шаардлага үүсэж байна. За, та ядээс унтчих нь үгүй юу? Би яг нэг хэмнэлээр их яриад байгаа юм болов уу? Уртлын ид бол жоохон унтаал байна. Сэрэрэ. Би нэг хэмнэлээр ярьцдаг шүү. За шинэ сорилтууд дээр ахаад нэг онцлог зүйлийг манай одоо талбарын судлаачид бас маш сайн гаргаж ирсэн байна. Энэ бол орон нутгийн онцлогоос хамаарсан хүүхд хамгааллын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн асуудал байна. За уул уурхай дагсан бүс нутагт хүүхдийг хараа хяналтгүй үлдээх. За нөгөө ростер буюу ээлжийн ажлаас үүдээд хүүхдийг одоо гэрт нь ганцаараа ингэ үлдээх, эсвэл одоо дүүнэрээ харж үлдээх, зарим суманд бол өрх толгойсон хүүхэд гэдэг нэршилж гарсан байх хэмжээний тий. Энэ мэд асуудлууд бол яа харахгүй сүүлийн жил маш их ихссэн байна. Энэ уул уурхай дагсан бүс нутгуудад. Тэгэхээр үүн дээр бол яа харахгүй бодлого хэрэгтэй. Уул уурхайн бүсэд ажиллаж байгаа, уул уурхайд ажиллаж байгаа гэр бүлүүдэд чиглэсэн хүүхэд гэр бүл дээлтэй энэ бодлогод хэрэгтэй хүүхэд хараа хяналтгүй үлдэж байгаа хүчрхийл дүртэг эрсдэлтэй байгаа энэ нөхцөл байдлуудыг бол маш сайн одоо судлах шаардлагатай. За үүнээс гадна одоо орон нутгийн онцлогоос хамаарсан сорилтууд дээр энэ аялал жуулчлалтай холбоотой асуудлууд бас мэрсэр хөндөгдсөн. За түүнээс гадна одоо жишээлбэл хөгжмийн томоохон наадмууд зохион байгуулагдах үеэр тухайн одоо орон нутагт хүүхэд эрсдэлд орох тий мансууруулах бодис хэрэглэхэд уруу татагдах маш олон хүмүүс суулж ирж байгаа учраас авт тээврийн осол гарах гэх мэтчлэн тухайн одоо орон нутгаар бол байнгын хөл хөдөлгөөнтэй 3-4 хоног бол маш олон хүн орж гарч байгаа юм байна. Тэгэхээр энэ аялал жуулчлал болоод зохион байгуулагдж байгаа арга хэмжээ хөгжмийн томоохон наадмуудтай холбоотой бас энэ хүүхд хамгааллын асуудлуудыг child safeguard-ийн асуудлуудыг бид бүхэн бол хөндөг шаардлага ингэж үүсэж байна гэж утсан байна. За шинээр үүсэж байгаа сорилт бэрхшээлийн хувьд бид бүхэн бас яг одоо өмнөх амгалан захирлын хэлсэн шиг маш одоо олон гоё шинэ асуудлуудыг гарч ирэх юм байна гэдэг хүлээлтээр бас нэлээд тэр ленсээр харах гэж хичээсэн. Гэхдээ судалгааны минь одоо үндсэн дийлэнх үр дүнгууд бол яг бидний хуучин асуудлууд яг хэвэндээ байгаа ийм үр дүнгууд гарсан. Тэгэхээр өмнөх асуудлууд бол дөрвтэй ерөөсөө шийдэгдээгүй, шийдэх тогтолцооноо хангалттай хэмжээнд хөгжөөгүй байхад дахиад шинэ юм сорилтууд илүү төвөгтэй болгож энэ цахим орчин орж ирж байна. Ийм асуудал байгаа. За жишээлбэл архитектурын асуудал бол үнэхээр хамгийн их байгааг одоо та бүхэн судалгаа хэвлэгдэхээр харах байх. Орон нутаг болгоно Улаанбаатар аймаг орон нутаг ялгаагүй архитектуртай холбоотой асуудлуудыг бол мэргэжилтнүүд ч тэр иргэд ч тэр хамгийн их ингэж үзэж байсан. За тэгэхээр 5 ононоос бол архитектурт одоо эрсдлийн үнэлгээгээр харах юм бол 3.8 буюу хамгийн өндөр хувийг авсан. За үүний дараа цахим орчны эрсдэл нь 349 гэдэг бас дараагийн өндөр эрсдлийг авсан. Тэгэхээр яг үүндээ шин сорилтуудынхаа буюу цахимынхаа урд нь энэ архины асуудал бас байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр яг одоо энэ хуучин энэ одоо бидний олон жил ярьсан энэ нийгмийн одоо шийдэхэд маш хэцүү төвөгтэй энэ асуудлыг яаж ямар арга байдлаар ямар тогтолцоогоо шинжилж хийж бид хүн шийдэх ёстой юм бэ гэдэг дээр одоо маш сайн бодож үзэх хэрэгтэй байх нэ. За үүнээс гадна хүүхэд хүмүүжүүлж байгаа ихтгэл өмчлөлтэй холбоотой нэг хэд хэдэн асуудлуудыг асуусан. Одоо жишээлбэл таны бодлоор хүүхдийг буруу зүйл хийсэн үед нь гар хүрхэн зөв хүүхдэд одоо хянах нь хамгийн зөв хүмүүжлийн арга марга гэх мэт нэг 2-3 өгүүлбэрүүдийг оруулаад санаа нийлж нийлээгүйгээр нь сэтгэл хөдлөмжөнд тодруулсан. Энэ дээр бол одоо хүчирхийллийн соёлын асуудал бас яг хэвээрээ ийм байгаад байна. Хариул одоо оролцогчдын 50%-ийн 4% нь л хүүхдийг одоо хаяа гар хүрэх нь бол зөвөө. Тэг ямар нэг байдлаар бие махбодын шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. За үүнтэй зэрэгцээд 81.8% нь бол хүүхдийг бол ер нь байнга хянах хэрэгтэй
гэж бол одоо хүлээн зөвшөөрсөн. 10 хүн тутмын 8 нь бол хүүхдийг хянжих ёстой гэж үздсэн байгаа. Тэгэхээр энэ мэн одоо бидний үздгээр нөгөө positive parenting биш те, яг уламжлалт одоо хүмүүжүүлэхэд суурилсан те. Ямар нэг байдлаар одоо шийтгэл өгөхөд ногдуулсан энэ одоо хүүхд хүмүүжлийн арга барил бас хэвээрээ бүрэлжилж байгаа байна гэдгийг бас энэ дээр гарч ирсэн байгаа. За дараачийн хамгийн сүүлчийн одоо дүгнэлтийн маань одоо хэсэг дээр энэ төрийн бас байгууллагын хамтын ажиллагааг бол одоо надад маш их энэ дээр л одоо болроо минь нэлээ их юм судалж өгөөч, баримтчиг судалж өгөөч, чи олон улсын туршлагуудыг харж өгөөч, бид бүхэн бас ингээд мухардаад байна тий. Одоо нэг өөр төвшөнд гарахгүй бол энэ чигээр ажиллах юм бол энэ хүмүүсийн ч нуруу аваад болоход хүрэх гээд байна. Хаана ямар асуудал байгаад байна. Олон улсынхан яаж болгоод байдیں۔ Энэ дээр нэг анхаарч өгөөч гэж надад бас тусгайлан хэлсэн байгаа. Тэгэхээр захиалагчийнхаа бас санал хүсэлтийг аваад яг энэ асуудал дээр тэгвэл төрийн бас байгууллагын хамтын ажиллагаа ямар байдаг вэ гэж утсан байгаа. За ерөнхийдөө хуулийн хүрээнд бол төрийн бас байгууллагын хамтран ажиллах боломж бол маш их байна. Маш олон хуулийн дээр төрийн бас байгууллагууд хамтраад гэрээ эсвэл төрийн зарим чигүүргийг шилжүүлээд зарим одоо хуулинд бол одоо маш олон удаа төрийн бас байгууллагатай хамтран ажиллах гэдэг үгнүүдийг хүртэл удаа дараад авцсан тий. Хуулиар олон гэрээгээр оролцох боломжийг бол маш том нээлттэй олон янз бүрээр ингээд гаргаж өгсөн байгаа. За жишээлбэл ахмад насны тухай хуулинд бол бүр яг ахмадын холбоотой хамтран ажиллана. Тэ бас нэг төрийн бас байгууллагын хэлбэр ахмадын холбоотой хамтран ажиллана гэдэг бас хуулинд ороод ирсэн юм том одоо зөвлөл заалтууд байна. За манай нийгмийн халамжийн тухай хуулийн дээр бол халамжийн үйлчлэгийг хоёр ангилахтаа нэг нь төрөлцсөн асрамжийн үйлчлэгээ, нөгөөх нь олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчлэгээ. Олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчлэгээ бол яг иргэн аж ахуй нэгж төрийн бас байгууллагатай гэрээлсний үндсэн дээр төрийн зарим чиглэлийг шилжүүлж хэрэгжилж байгааг бас хуулиар ингээд тогтоогоод өгсөн байгаа. За хүүхд хамгааллын тухай хуулийн дээр бас 25 дугаар зөвлөл дээр нь хүүхд хамгааллын үйлчлэгийг төрийн иргэний нийгэм болон төрийн бас байгууллагаар гэрэл нь үйлчлүүлэх одоо шаардлагатай хэрэгтэй гэдгийг бас олгоцсон байгаа. За энэ мэтчил нь ерөнхийдөө боломжийн хувьд бол маш их байдаг юм байна. Маш олон төрлөөр харилцаж хамтарч ажилладаг юм байна гэж харж болж байгаа. За тэгвэл энд бас хит хитэн асуудлууд тулгамдж байна. За эхнийх нь бол маш олон салангад энэ хоорондоо уялдаа холбоогүй нэгдсэн стандарт нэгдмэл бус байдлын зохицуулалттай энэ хуулийн зохицуулалтууд явж байна. Энэ дээр энэ хуулийн давхардал болоод яг хаана ямар хувь байдлаар хамтарч ажиллах боломжууд байдیں۔ Тэр нь яаж хэрэгжиж байгаа юм гэдгийг бол төрийн зүгээс маш сайн хянж судалж шинжилээсэй гэж хүсэж байна. За хоёр дахь нь бол энэ төрийн бас иргэний нийгмийн байгууллагуудад тавих нэгдсэн шалгуур стандарт гэдэг зүйлсүүд бас яг магадлалын итгэмжлэлүүд дээр бол ингээд тухайн салбараар явж байгаа. Гэхдээ нэгдсэн юм бас стандарт зүйлсүүд байхгүй байгаа. За тухайлсан нэг одоо тий байгууллагын эрх ашиг хуулиар хамгаалагдсан байдлаар зохицуулсан одоо байх магадлалтай ийм хуулиуд бас байна. Тэр нь одоо жишээлбэл манай холбоотын хууль тий хуульчдын холбоо, барилгын холбооч гэдэг юм уу төрийн яг үндсэн үүргийг бас авж байгаа ийм ч зохицуулалтууд байна. За тэгэхээр энэ нэгдсэн байдлаар одоо төрийн басын хамтын ажиллагаа бас манай яг одоо хууль тогтоогч болоод засгийн газар хэрэгжүүлэгч агентлагууд маань бас нэгдсэн байдлаар бий болгох дээр хүчин чармайлт гарах хэрэгтэй болох нэ. За ашигын бус иргэний нийгмийн байгууллагыг бол одоо нэг давуу тал нь хинч байсан байгуулах боломжтой байдаг. Тэр бол бид нэр эрхчлөө те иргэний нийгмийн дуу хоолой бол нэг хүн ч гэсэн өөрөө би иргэний нийгмийн төлөөлөл гээд өөрөө төрийн бас нэгээд орон нутгийн байгууллага бүлэг болоод нэгдэх бүрэн боломжтой ийм давуу талтай. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр яг одоо тухайн хаана ямар төрийн бас байгууллага ямар үйлчлэгээ үзүүлж байгаа юм те хинэн яг газар дээр талбар дээр нь үйлчлэгээ үзүүлж байгаа юм зарим нь зүгээр яга цаасан дээр байгаад байгаа тендерт оролцоод байгаа юм те гих мэтчлэнгээр энэ зүйлсүүд бас одоо анхаарах шаардлага гарах нэ. Тэгэхээр энэ ялангуяа энэ хүүхд хамгааллын төсвийн зарцуулалтыг одоо харахад маш олон ашигын бас төрийн бас байгууллагатайгаа хамтарч байгаа юм байл те. Цонгийн архын дүүргийн хэмжээнд тэгэхэд энэ жил 35 төрийн бас байгууллагатай хамтарсан талаараа бас судалгаанд хэлсэн. Төсвийн хувьд бас нэлээдгүй мөнгийг бас зарцуулсан ингээд явж байгаа. Тийм болохоор одоо хамтарч ажиллах боломжтой ийм одоо нээлттэй гэхдээ энд бас тавьж байгаа хяналт шалгуур ялангуяа яг үйлчлэгээ үзүүлж байгаа хин хаана орон нутагт танигдсан үйлчлэгийг үзүүлж байгаа вэ гэдэг дээр бас ерөөсөө хянах тогтолцоо механизм нэг бол одоо дата мэдээлэл бол маш хомс ийм асуудал байна. За үүнээс гадна төрийн байгууллага иргэний нийгэм төрийн бас байгууллагын талаарх ойлголт мэдлэг сул харилцаа холбооны стратеги ерөөсөй байхгүй байна. Ялангуяа мэргэжилтнүүдийн ярилцлагын үеэр айгүй олон янзын одоо санаанууд хэлсэн байсан. Зарим засаг дарганы хувьд бол
одоо төрийн бас байгууллагуудаа хамтран одоо маш сайн хамтардаг. За тэгвэл тэрний хөвчлөл нь бол сургалт хамтарч хийдэг тий эсвэл одоо ингээд манайхаас санхүүжилт хүсээд ирэхэд нь бид нэр дэмждэг. За нэг бол одоо мэдээлэлээ солилцсон тэр газар тэгээ хөргүүлдэг гэх юм уу. Иймэрхүү байдлаар ингэж харж байна. Нөгөө талдаа бас мэрэгчлэнтний ярилцлагын үеэр зарим нэг одоо мэрэгчлэнтийн зүгээс бол төрийн бас байгуулалттай хамтрах бол дургүй байдаг. Иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах үнэхээр дургүй байдаг. Энд бол маш олон асуудлууд гардаг. Тэгэхээр цаашдаа ч гэсэн ер нь хамтрах бас юм бодлого байна гэх мэтчлэн айгүй олон талын юм олон төрөл бүрийн байр суурь ингээ гарсан. Тэгэхээр энэ нь юу илэрхийлж байна вэ гэхээр төр одоо нэг хэсэндээ төрийн бас иргэний нийгэм гэж хэлж байгаа боловч энэ чинь төр иргэнтэйгээ харилцаж байгаа бас нэг одоо communication буюу харилцаа холбооны асуудал. Тэрэнд ямархуу байр суурийтайгаар яаж харилцах вэ гэдэг бас нэгдсэн ойлголт, мэдлэг дутуу байна. Төрийн бас байгууллага гэж юу вэ? Иргэний нийгмийн байгууллага гэж юу вэ? Танай орон нутагт хаана хэн ямар одоо үйлчлэгээ үзүүлдэг гэх мэт ойлголт, мэдлэг ерөөсөй байхгүйгээсээ болоод нэг бол шууд түлхэх, нэг бол хамтарч ажиллаж байгаа нэрээр маш явцсан хүрээнд тий хамтрах. Нэг бол бүр буруу ойлгох, одоо зөвхөн төсөв хөрөнгө гуйж ирдэг тий. Нэг бол зүгээр донорын одоо төслийг л хэрэгжүүлдэг гэх мэтчлэн. Энэхүү явцсан ойлголтууд ингээд маш их байна. Тэгэхээр энийг цэцлэхийн тулд төрийн бусын зүгээс ч гэсэндээ тэр өөртөө хүчин чармал гаргах, нөгөө талдаа энэ төрийн бус хувийн хөвшил иргэний нийгэмтэй ямар стратегиэр баримталж ажиллахын гэдэг зүйлсээ бүр маш сайн гаргах хэрэгтэй. Ялангуяа орон нутагт бол засаг дарга нарын ярилцсан дээр удаа одоо дурдж байгаа. Тэгэхээр одоо уншиж явахдаа би бол засаг дарга нарт нэг жижигхэн гарын авлага өгдөг юм уу? Иргэний нийгэм иргэнтэй төрийн бус байгууллагатай яаж хамтарч ажиллах юм те? Ямархуу одоо стратегтэй communication-тэй ажиллаж иж үр дүнд хүрэхин гэх мэтчлэн яг харахгүй энэ мэдлэг мэдээлэл бол маш байгаа байна гэдэг нь бол харагдсан. За хоёр дахь нь энэ санхүүжилтийн төрөл хэлбэр хязгаарлагдмал уян хатан бус байгаа. Гэрээлж байгуулж байгаа олон газрууд байна. Тэгэхээр төрөөс бол өнөөгийн нөхцөл зөвхөн одоо үйлчлэгийг нөгөө дамжуулаад хүргэхтэй нэг хэсэндээ үйлчлэгээ зараад худалдаж авж байгаа тэр байгууллагын нөгөө талдаа энэ төрийн бас байгууллагыг бий болгох, дэмжих, чадварчуулах, бойжуулах үүрэг бас төрд байх хэрэгтэй. Энд чинь нөгөө иргэдийн оролцоо, иргэний нийгэм, олон нийттэй орон нутаг өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх тэр бие даасан механизмыг тогтооход энэ төрийн бас байгууллага чухал үүрэг хийдэг юм аа. Тэгэхээр зүгээр нэг нийгмийн үйлчлэгээ үзүүлэл худалдан авалт хийгээ тендер зарлаад байгаагаас илүүтэй нөгөө талдаа бас өөр төрлийн санхүүжилтүүд тэр төрийн бас байгууллагуудыг чадварчуулах, бойжуулах, доктортой байдлаар хамтрах, туслах энэ зүйлс бол дутагдaltaй байгаад байна. Тийм болохоор одоо энэ санхүүжилтийн төрөл хэлбэрүүдийг олон янз олох хэрэгтэй байна. Айгүй уян хатан байдлаар бас зохицуулах юм шаардлага үсэж байна гэж утсан. За тэгэхээр энэ төрийн бус дээр миний цаг надад өгсөн бас нөгөө даалгавар олон улсад тэгвэл ямар байдаг вэ гэж утсан байгаа. За тэгэхээр нийт хүрээгээр бол 3 дахь секторын хөгжил буюу Самуэль Хантингтон, Тони Блэр гэдэг одоо бид өхний мэдих улс төрчид энэ хүмүүс бол хамгийн анх одоо төр зах зээлээс гадна 3 дахь сектор бол улс орны хөгжлийн хүч юм аа. Энэ 3 дахь сектор гэдэг чинь хувийн хөвшил, иргэний нийгэм, иргэдийн оролцоо байдаг юм аа гэдэг зүйлсийг одоо энэ аженда явж эхлээд бид бүхний амьдрал бол аль хэдийн орж ирээ төрийн бас иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтран явж байгаа. За энэ дээр бас маргаантай байр суурьуд байдаг. Яг үнэхээр төрийн бас байгууллага үндсэн зорилгынхаа хүрээнд ажилтгүй юу те яг хянах тогтолцоо ямар байдаг вэ те яг хаанаас санхүүжилтүүдээ авдаг вэ гэх мэтчлэн олон янзын төрийн бас байгууллага байгаа. Бид нэр зөвхөн өөрсдөө төсөөлөх одоо бол хязгаарлагдмал энэ маргаантай байр суурьуд дээр судлаачид бас нэг хоёр зүйл дээр бас одоогийн байдлаар тогтоод байгаа юм байна. Тэгэхээр хоёр төрлийн төрийн бас иргэний нийгмийн байгууллагуудаа хамгийн үр дүнтэй ажиллах боломжтой гэж судлаачид үзэж байгааг нэг нь membership based organization буюу гишүүнчлэлтэй гишүүдийнхаа төлбөрөөр одоо санхүүжээд гишүүдтэй үйлчлдэг ийм байгууллага. Нөгөөх нь бол үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн бас байгууллагууд. Одоо нөгөө шашны парадигмээс үүдэлтэй бусд туслах хүсэлтэй хүмүүс энэ дэлхийд угаасаа байгаа. Яг тэр хүмүүсийн тэр зорилго, хичээл зүтгэл дээр үйлчлэгээ үзүүлж байгаа. Ямар нэг нийгмийн сайн сайхны өөрчлөлтийг хүсэж байгаа. Энэ зүйл дээр нь суурилж өгсөн энэ төрийн бас байгууллагууд бол одоо хамгийн үр дүнтэй ажилтгаа гэдэг тэр судлаачд бол одоо нэгдмэл байр суурьтай байд юм байна. За тэгэхээр яг энэ төртөө хамтарч байгаа төрийн бусын асуудал дээр бол нэг талдаа яг төсвийн хөрөнгөөр нөгөө бараа үйлчлэгийг худалдан авж байгаа тий бид бүхэн буцаага үйлчлэгээ үзүүлж байгаа учраас одоо маш олон төрлийн загварууд байдаг. Гэхдээ энэ нийгмийн халамж, хүүхэд хамгаалал энэ үйлчлэгэн дээр бол одоо зүгээр нэг мөнгө өгөөд чи үйлчлэгээ хий
гэсэн үг ерөөсөө биш юм аа гэж үздэг байна. Юу вэ гэхээр тэр байгууллагын үнэт зүйл эрхэм зорилгын бас давхар худалдаж авдаг. Тэр хүмүүсийн нөгөө зорилго, чиглэлтэй хичээл зүтгэл тэр зүйлсэд нь бас хөрөнгө оруулалт санхүүжилт өгж байгаа учраас зүгээр нэг сургалт орчих 30 хүн орсон нь окей боллоо гэд нөө бараа үйлчлэгээ авж байгаа юм шиг энэ одоо хамтрлаас бол шал өөр шүү гэдгийг бол одоо судлаачдад маш олон удаа тайлбарчсан байсан. Тэгэхээр нийгмийн үйлчлэгээний салбарт төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудтай төр яаж харилцах талаар бол ингээд илүү гүнзгийрүүлээ судлах шаардлага хэрэгтэй. За энэ мань бол улс орнууд дээр янз бүр байна. Энэ нь болохоор хөвчлэн тухайн улсын халамжийн тогтолцооноос хамаарат өөр байна. За либерал буюу бидний мэдих нөгөө зах зээлд суурилсан Австрали, Канада, Америк энэ улсуудын хувьд бол нийгмийн үйлчлэгээ бараг тэр чигтээ хувийн хвшил ашигын бус байгууллагууд руугаа шилжүүлж байгаа. Гэхдээ төр үндсэн хянах, KPI-аар хянах, араасан чанарын шалгалт хийх, ямар ажлыг хийх зэрэг эрх мэдлээ бол алдаагүй. Энийг болохоор сүүлийн үед quasi market гэж нэрлэж байгаа юм лээ. Өрсөлдөөнд суйрлаад тэр одоо үйлчлэгийг бол хөгжүүлнэ, мэрэгжлийн боловсон хүчнийг хөгжүүлнэ. Нөгөө талдаа нийгмийн үйлчлэгээний нийтийн өмнө хүлээсэн хариуцлага байдаг учраас төр бол заавал оролцох ёстой. Маш сайн ингэж удирдах чиглүүлэх ёстой. Тэгэхээр одоо либерал улсуудын хувьд бол аль хэдийнэ энэ халамжийн үйлчлэгээгээ хувийн хвшил аж ахуйн нэгж компаниудаараас гүйцэтгүүлээд явж байгаа юм асуудал байна. За социал демократ тогтолцоотой гэдэг байгаа манайх бол социал демократ руу орж магадгүй гэхдээ сайн мэдэхгүй байна. Энэ хувьд бол нийгмийн хамгаалалт төрийн үйлчлэгээний салбаруудыг бол төр өөр дөрөө бүх төсөв эрх мэдэл чиглүүлгээ авж байгаа. Гэхдээ яг үйлчлэгээ үзүүлж байгаа салбарт бол иргэний нийгэм, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудаараа үйлчлэгээ үзүүлж байгаа. Энэ кейс бол маш их нийтлэг байгаа даа. За энэ дээр бол судалгааны тайланд Австрали, либерал орнуудаас Австрали, манайтай төстэйг Казахстан улсыг авсан байгаа. Тэгээд Солонгос улсыг авсан байгаа. Яг нь пост социалист гэдэг үгнээсээ Казахстан улсыг сонгоцсон. Одоо нэг үндсэн манай социализмын тогтолцоон дээр л бий болсон бидний хамгааллын тогтолцоо болохоор тэгээд Солонгос улсын хувьд бас Аз бидний соёлтой төхөө ээж магадгүй. Дээр нь бас яг төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа нэр аягүй сайн жишээнүүдтэй юм байна. Тэгээд энэ гурван улсын талаар бас мэдээлэлүүд орсон байгаа. Та бүхэн хараад үзээрэй. За ингээд ерөнхийд нь одоо энэ төрийн бустайгаа харилцах шаардлага бол одоо арчилсан засаглалтай бүх улсын хувьд тодорхой хэмжээний стратегтэй байхыг шаардж байгаа. Тодорхой нэг байр суурьтай ямар загвараар явахыг бол шаардж байгаа. Энд чинь нөгөө талдаа нөгөө иргэдийн оролцоогоо хангаж байгаа энэ нэг чухал механизм бас үндэс гэж үзэж байна. Тэгэхээр сүүлийн үед яригдж байгаа энэ public private partnership гэдэг 3P-ийн зарчим энэ дээр ямар загваруудыг эрдэмтэд гаргаж ийнэ гэж үзсэн чинь концессийн загвар, за гэрээний энэ олон загваруудаас бид бүхэнтэй хамаатай нь төрийн бус ашигын бус байгууллагыг татан оролцуулах загвар. Бүр яг өөрсдөө санал тавиад татан оролцуулах загвар, хоёр дахь нь нийгмийн үйлчлэгээ гэрээлэн гүйцэтгүүлэх загвар гэдэг. Энэ одоо хоёр загвар илүү бид бүхний одоо энэ хийж байгаа ажилтай холбоо хамааралтай байна гэж харсан байгаа. Тэгэхээр энэ загваруудын давуу тал нь юу вэ гэдгийг бас олон судлаачид гаргасан байна. За нэгдүгüүрт нь төрийн бус байгууллагууд нь тухайн орон нутагт танилын хүрээг өргөнтэй сүлжээ хамтран ажиллах маш их боломжтой байдаг. Төрийн байгууллагыг бодоход. За дээрэс нь орон нутагт тулгарч байгаа асуудлын талаарх бодит тэр дефакто асуудлуудын талаар маш сайн мэдлэг мэдээлэлтэй ийм хүмүүс байдгаараа давуу талтай. Тэгэхээр энд бас хөрөнгө оруулж байгаа гэсэн үг байна. За хоёр дахь нь төрийн бус байгууллага нь аж ахуйн нэгж хувийн хвшлийн байгууллагатай харьцуулахад ашиг олох сонирхол багатай учраас заавал хувийн хвшил гэхгүйгээр тэр орон нутгийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагатай гэрээлэн гүйцэтгүүлэх нь бас илүү давуу тал авчирдаг байна. За үүнээс гадна төрийн бус байгууллага ялангуяа үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд бол тухайсан нэг асуудлаар мэрэгсэн арга зүйтэй болчихсон байдаг. Тодорхой хэмжээний боловсон хүчнүүдийг бас бэлтгэсэн байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлсийг бас ингээд бид бүхэн нөөц боломж гэж харж, давуу тал гэж харж энэхүү загваруудыг үед ашигладаг байна. За нөгөө талдаа төрийн бус байгууллага энэ татан оролцуулах болно. Гэрээлэх загвар дээр бас анхаарах асуудлууд байгаа. Одоо сургамж олон улс ч гэсэн алдаанууд янз бүрийн асуудлууд гарна. Ямар сургамж сорилтууд байна вэ гэхээр эхний асуудал нь бол энэ төрийн бус байгууллагын бие даасан хараат ус байдлыг яаж хангах вэ? Нийтийн мөнгөөр төсвийн мөнгөөр санхүүжилт өглөөгөөд яг одоо төр шиг ажиллах
шаардлагыг тавьж гин үгүй юу те төрийн нэг жишг болгох тийм шахалтыг үзүүлж гин үгүй юу. Тэгэхээр нөгөө төрийн бас байгууллагч яг үндсэн зарчмаараа бол нөгөө талдаа төрийн байгууллагуудад хяналт тавих, дэмжих те төрийн чиглэлийг нөхөж ажиллах гэх мэтчлэн энэ одоо хараат тус байдлаар ажиллах зарчимтай ингээд харшилтаад ирдэг. Тэгэхээр энийг ямар хуу хэмжээнд зохицуулах вэ гэдгийг маш сайн бодолцох ёстой. За нэг талаасаа бол гал унтраахын тулд мэдээж төрийн бас байгууллагуудыг оролцуулаа тий хэрэгтэй байгаа үйлчлэгээн дээр нь дайчлах нь бол зөв. А нөгөө талдаа үндсэн суурийнхаа хүрээнд бол яг энэ төрөөс хараат бус байх ёстой. Энэ төрийн бас байгууллагууд маань төртөө ямар хэмжээнд хамтрах уу, яаж ажиллах уу гэдгийг бас ингэж бодолцох бол шаардлагатай. За хоёр дахь нь одоо үйлчлэгээ захиалж байгаа захиалагч буюу төрийн байгууллага нь үзүүлж байгаа үйлчлэгээнийхээ зорилго энэ дээр яг төрийн бас байгууллагаар хийх шаардлагатай юу үгүй юу, хийх ажлын даалгавар хүрээг маш сайн гаргаж дотоодоо ярилцсны үндсэн дээр одоо гэрээлж хийх асуудлууд маш их одоо яригдж байгаа юм байна. Ялангуяа одоо захиалагч учраас бид бүхэн бусад байгууллагатай ажиллаж үзсэн бол хамгийн түрүүнд хийх ажлын хүрээ тэ энэ ажлыг хийснээр ямар үр дүнд хүрэх юм, яг энэ ажлыг энэ байгууллагаар хийх шаардлага байгаа юугүй юу гэх зэргийг төрийн байгууллага өөрөө бас өмнө нь олон удаа ярилцаж хэлэлцэж тогтох нарийн ингэж гаргах энэ зөвлөлт бол одоо шаардлагатай байх нэ. За гурав дахь нь санхүүжилтийн хэлбэрүүдээ энэ олон төрлийн болгох бас шаардлага үүсчихэд байгаа. За хэсэгчлэн санхүүжилт буюу жишээлбэл түрээсийн одоо байраар нь хангая, таних үйлчлэгээ явуул, тэгээ орон нутгийн эдийн иргэдэд үйлчлэгээ үзүүлж байгаа. Төр одоо бүх санхүүжилтийн нүх алгүй ийм хэсэгчлэн санхүүжилт байдаг. Тайланд эднэр ингээ орцсон байгаа. Ихэвчлэн Шинэ Зеланд улсын туршлага дээр гарын авлага дээр бас суурлаад явсан. Айгүй сайн нарийн бичигдсэн байгаа. Тайланд бол тэндээс тийм сайн орж чадаа гэж магадгүй, гэхдээ тодорхой хэмжээнд оруулсан. Хоёр дахь нь жишээлбэл гүйцэтгэлийн үр дүнд суурилсан санхүүжилт гэд манайх бас одоо хийгээд байгаа тий. Гэрээний гүйцэтгэлээ хангасан бол төсөв нь шилжнэ гэд. За энэ гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилт бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг. За гэрээн дээрээ тодорхой хэмжээний төсөв одоо ямархан үр дүнд хүрэхин тогтоод өгчдөг. Энэ дээр бол олон улсад нэг анхаарах ёстой асуудлыг удаадаараа хэлсэн байна. Хүүхэд хамгааллын үйлчлэгийг хянаж үнэлэхэд хамгийн төвөгтэй. Тэр гарсан өөрчлөлтийг зүгээр нэг шалгуур үзүүлэлттэй авсан хүүхдийн тоогоор хэмжих боломжгүй. Энийг бүр хүүхд хамгааллын үйлчлэгийн дээр хяналт үнэлгээг бүр тейлер хийм буюу тухайн нөхцөл байдалд маш сайн тохируулсан шалгуур үзүүлэлтийг гаргахгүй бол энэ дээр ингээ үр дүн үнэлэх байдал буруу явдаг гэж утсан. Тэгэхээр хэрвээ гүйцэтгэлтэнд суурилж үнэлэх гэж байгаа бол одоо төрийн бас хоёр хамтраад зөвхөн хамрагдсан хүний тоогоор хэмжих юм уу те яг ямар хэмжих шалгуур үзүүлэлт гаргаж ирэх вэ гэдгийг маш сайн ярилцаж бодолцох шаардлагатай гэж утсан байгаа. За дараагийн төрлийн санхүүжилт дээр энэ төрийн бас байгууллагын чадварыг хөгжүүлэх чиглэсэн санхүүжилт. Энэ бол маш олон улсад үүд юм бэлээ. Бидний хэллэгээр нөгөө small grant-ууд те ямар нэгэн хариу нэхэхгүйгээр тухайн байгууллагыг дэмжих гэсэн юм санхүүжилт байгаа. Тэгэхээр энээс үүдээ дараагийн асуудал нь үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагыг сонгож шалгаруулж байгаа туршлага байгаа. Яг ямар байгууллагад олох юм бэ? Тэрэн дээр тайланд нэг хэдэн зүйл орцсон байгаа. Жишээлбэл иргэдээс хүртэл мэдээлэл авдаг, цуглуулдаг. Тэ энэ байгууллагын талаар хэр иргэд мэдлэгтэй, хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа юм, очиж үзэх хэрэгтэй, үзүүлж байгаа үйлчлэгээг нь харах хэрэгтэй, тэ гэх мэтчлэнгээр үзүүлж байгаа байгууллагуудаа энэ сонгож шалгаруулж байгаа туршлагын хувьд бас нэлээд сайн анхаарч үзэх шаардлагатай гэж утсан байгаа. Тэгэхээр энэ дээр манай хувьд бол ялангуяа нээлттэй иргэдээс бас мэдээлэл авах, үнэлгээ хийх, тэгээд дээр нь одоо энэ сонгож шалгаруулж байгаа процессыг бас ил тод нээлттэй болох асуудал бас нэлээд их яригдана. За дараагийнх нь хэрэгжилтэнд хяналт тавих процесс бол одоо их хэцүү. Нарийн төвөгтэй гэдэг дээр дахиад санал нэгдэж байгаа юм байна. Ягаад тэгэхээр нөгөө төрийн бас байгууллагынхаа бие даасан байдал үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр ямархан уян хатан нөхцлөөр одоо төрийн байгууллага шиг бид нэр одоо шахаад ээж болохгүй нэ шүү дээ. Төрийн албаагаач тодорхой зарчимтай, ёс зүйтэй үйл ажиллагаатай, цаг нартай. Төрийн бас болон эртний нийгэмтэй ажиллаж байгаа үедээ ямархуу байдлаар чанарын хяналтыг тавих юм ямар байдлаар очиж танилцах юм. Дээр нь хяналт тавина гэдэг нэг одоо чухал зүйл нь удирдах байдаг. Тэгэхээр төрийн байгууллага маань тухайн төрийн бас байгууллагыг удирдан чиглүүлэх хэмжээний бас мэдлэгтэй чадвартай боловсон хүчнэр бас одоо өөрсдийнхөө энэ боловсон хүчний хүний нөөцөө бүрдүүлж ийж тэр тухайн төрийн бас байгууллагад хяналт тавиад шаардлагатай үед нь ямар дэмжлэг хэрэгтэй гэдгийг юун дээр нь илүү алдаад байгаа юм те ахиж энэ дээр одоо хаана төрийн байгууллагын зүгээс одоо төсөв санхүүжилт олох уу гэх мэтчлэнгээр
одоо олон улсад бол энэ зүйлсүүд яригдж байгаа юм байна. Тэгэхээр энэ зүйлсүүдийг маш сайн анхаарч төлөвлөж боломжгүй юм бол биш, маш их боломжтой, маш их хэрэгтэй. Гэхдээ энийг хийхдээ зүгээр нэг айгүй хэцүү юм байна. Төртэй хамтардаг юм байна. Төрийн бус гэдэг чинь ийм л хүмүүс байдаг юм байна биш. Одоо маш олон талаар одоо эдгээр асуудлуудыг бодолж үзсний дараагаар бас хамтрах одоо загваруудаа гаргаж ирж ажиллах шаардлагатай гэж утсан байгаа. За ерөнхийдөө энэ түрээд дуусж байна. Цаг бараг болцсон байна тий. Тэгэхээр